За сайн байцгаана уу? Та нартай өнөөдрийн мэндийг хүргэе. За ямар цөөхөн хүмүүс орж ирж байна те. За ямар ч бас яг одоо надтай хамт байгаа бүх хүмүүстээ нөрөө мэндийг хүргье. За ингээд өнөөдөр би та нартай нөхөрлөл, найз нөхөд гэж хин юм бэ? Яагаад бид нартай заримдаа тэмцэлдээд байдیں۔ Тэ яагаад заримдаа бүх цаг үед туслаад байдیں۔ Ямар найзууд нь үнэн, ямар найзууд нь хотлайн гэдэг сүнслэг ингээд задгаануудыг, тайлбаруудыг сүнслэг талаас нь тайлбарлая гэж бодоод энэ сэдвийг сонгоод өнөөдөр ингээд та нартай цаг гаргаад сууж байна. За анх удаа үзэж байгаа хүмүүстээ өөрийгөө эхлээд танилцуулъя. За намайг Номтой болог пэйж хуудсын модератор админ багш Мишка гэдэг юм аа. За би энэ Номтой болог хэмээх сүнслэг мэдлэгийн өрөөгөөрөө дамжуулаад сүнслэг сэдвүүдийг ер нь ингээд амьдралд болдог те. Бидний амьдралд энгийн юм шиг боловч бас нөгөө далд утга учиртай, сүнслэг утга учиртай зүйлүүдийг өөрийнхөө олж мэдэрч таньж мэдснээр та нартай буюу сошиал медиа үзэж байгаа хүмүүстээ тайлбарлаж таниулахыг хичээдэг. За өөрийнхөө амьдралын туршлагаас ярих бясалгал, бичих бясалгал хэмээх онлайн сургалтуудыг боловсруулан гаргасан. За сүүлд намаастай бивөө залбирал гэдэг юм хүний амьдрал чухал байд юм байна. Хоолой хөрдөг цэвэрлэх, өөртөө ажиллахад чухал байд юм байна гэж үзээд залбирлын одоо онлайн хичээл гаргаад тарины дуулалтай, тарантай хичээл гаргасан. За мөн онлайн бясалгалыг гаргасан. Танхимын бясалгал буюу шалтгаангүй бясалгал хэмээх танхимын бясалгалыг өдөрт нь чиглүүлэн яваад 2 жил гаруй болсон. За тэгээд дээрэс нь аура энерги үздэг хүний амьдралын кодыг гаргаж одоо тухайн хүний энергийн баланс нь яг одоо байгаа мөчлөгтэй нь хэрхэн яаж таарж ийн, амьдралын кодыг нь гаргаж тухайн хүний жилийн мөчлөг нь энергитэй нь хэрхэн яаж давхцж ийн, үүнээс шалтгаалаад юу мэдэх хэрэгтэй байна вэ гэдгийг тайлбарлаж задлж хийдэг. Ерөнхийдөө товчхон хэлэхэд би сүнслэг ажил хийдэг хүн байгаамаа. Энэ ажил, энэ замаа бол би өөрөө сонгосон. Энэ бол миний хобби, энэ бол миний хамгийн одоо бүх хийж байсан бүх ажлуудаас маань хамгийн их дурлаж, өөрийнхөө одоо дотоод сүнс, өөрийнхөө дотоод чадвараар те дурлаж хайж хийж байгаа амьдралын эрхээр гэдэг шиг энэ амьдралын зам руу орсон юм ажил байгаа. Тэгээд одоо бол энийг одоо энэ хийж байгаа зүйлээ ажиллаа, амьдралаа, одоо сонирхлоо, хоббигоо болгоод явж байгаа. За тэгээд өнөөдөр би ер нь ингээл манай Номтой болог пэйж хуудас YouTube контент оруулалтын, лайв оруулалтын, рeel оруулалтын тэгэл байнга л ингээл сүнслэг сэдвүүдээр лайв хийдэг. Гэтэ ерөнхийдөө ингээл хүндэл тухайн цаг одоо надад тухайн өдөр олгогдсон цаг зав шалтгаалал ямар цаг байна гэдгээр шалтгаалал нэг бол урт нэг бол богино гэл ингээл ямар нэгэн байдлаар дандаа сэдвүүд оруулдаг. Энэ сэдвүүд бол ерөөсөө бүх амьдралд болж байгаа үйл явдлуудын сүнслэг энерги талаас нь харж тайлбарсан хичээлүүд одоо сэдвүүд те байдаг юм аа. За тэгээд яагаад ингээд сүнслэг сэдв ингээд нийгэмд тараагаад идэм бэ гэхээр дэлхийн ертөнц битгийл одоо бурхад хүртэл өөрчлөгдөж байгаа. Бидний ингээд амьдрал өмнө нь ингээд юуг мондог гэж ярьдаг вэ? Юуг мондог биш гэж ярьдаг байсан юм бэ? Бид нарт юунд маш их татагддаг байсан юм бэ? Юунд татагддаггүй байсан бэ гэдэг чинь одоо дэлхийн ертөнц өөрчлөгдөөд, галактик өөрчлөгдөөд, энерги 900 болоод, шашин шүтлэг хүртэл өөрчлөгдөөд энэ дэлхийн одоо бүхий л улс орнууд хүртэл үзэл бодол нь ингээд өөрчлөгдөө шүүлт явагдаж байгаа буюу яг одоо дэлхий дээр энергийн дайн буюу шилжилтүүд явагдаж байгаа. Гэхдээ энэ нь сайн болон муу талтай. Бүхэл юм ерөөсөө хоёр талтай байдаг шиг тийм. Сайн тал нь бол яг бид нар мэдээж 3D ертөнцөөс 5D ертөнц рүү шилжих гэж явж байгаа учраас дэлхийн ертөнцийн байдаг илүү амьдлаг оршихуунуудтайгаа илүү холбогдох гэж явж байгаа тэр шилжилтүүдийг л хэдэн зуун юм мэдэхгүй 100 жилүүдээр ингээд үзээд туулаад явах юм байгаа. Энэ тэр жилүүд буюу шилжилтийн жилүүд аль хэдийн ирсэн, бомбын 900 ирсэн учраас бид нар тийм
одоо өөрчлөлтүүд, одоо үзэл бодлын дайн, одоо бүхэл зүйлүүд ингээд болж байгаа маа. За муу тал нь хэм бол мэдээж нөгөө нэг шилжилт нь аль хэдийн болцсон доктортой үе дээрээ ирээгүй бид нар ч яг одоо эмх замбраагүй 900-д явж байна. Энергийн хувьд эмх замбраагүй 900-д явж байгаа учраас нөгөө нэг удаан итгэж байсан шашнуудаасаа салах те нөгөө удаан итгэж байсан үзэл баримтлаа олохгүй байх гэд яг өөрийнхөө энергийн замыг олоход одоо бүх хүмүүс маш хэцүү байгаа. Энийг бол янз янзаар тайлбарлаж байна. Сүнсний сэрэлт болж шүү. Дэлхийн ертөнц дээр өөр зүр болж шүү. Та нар маань ингээд өөрчлөгдөөрөө тэгэл хөөр хэмэнд бүхий л хүмүүс өөрийнхөө төвшөндөө ойлгоснороо тайлбарлаад яриад дэлгэрүүлээл явж байгаа. Энэ угаасаа ч тэгэх ёстой юм аа. Та өөрөө ямар төвшөнд байна? Тэр төвшөндөө таарсан мэдээлэл мэдгэдэггүнээ өөрөө олоод уншаад дэлгэрүүлээд итгээд явдаг. За тийм учраас би ч гэсэн одоо өөр ингэсэн тодорхой нэг гэрц дээр тодорхой нэг төвшөнд байгаа. Тэгэхээр өөрийнхөө байгаа төвшнгөөс шалтгаалаад өөрийнхөө тэр төвшөндөө мэдсэн, олсон, ойлгосон, эрэлхийлсэн сэдвүүдээрээ номтой болох хэмээх пэйж утсаараа дамжуулан ингээд лайв хийдэм аа. За ингээд Facebook болохоор багтаамж нь айгүйх ингээд одоо нэмэгдсэн одоо дүүрсэн учраас те Facebook дээр лайв хийхээр 30 хоноод автоматар устгагддаг болсон байхгүй юу? Тийм учраас ерөнхийдөө би энэ ингээд оруулж байгаа лайв хичээлүүдээ миний лайв чинь дандаа л бараг цаг гаруй болдог. Тэгэхээр лайв хичээлүүдээ YouTube хуудас руу дахиад давхар оруулчихдээ. YouTube дээр бол ерөөсөө устна гэж байхгүй байнга мөнхийн хадгалагдаж байгаа учраас та нар маань ер нь миний YouTube channel-ыг ингээд дагаад subscribe дараад ингээд дараа нөхөж үзүүл илүү баталгаатай. Тэгэхгүй бол Facebook ч нөгөө шеэрлээд авчдаг, хадгалаад авчдаг 30 хоноод устгагдсан бахаар багшаа таны тэр сэдвтэй лайв чи хайцсан юм бэ? Яг дараа нь үзье гэж бодсон, сонсоё гэж бодсон, алга болсон байна гэд хүмүүс асууад идэв. Надаас хамааралгүй энэ цаанаас автоматар устгагдаад явж байгаа шүү. Рил буюу ингээд богино хэмжээний бичлэг бол гайгүй байгаа учраас хвчлэн бисүүлийн үед яг ингээд богино хэмжээгээр бичлэгүүд оруулах хичээгээд байгаа. Гэхдээ ингээд нэг хэдий ингээд товч тодорхой ярьж байгаа ч гэсэндээ ер нь хүний ойлголт төвшин чинь хүмүүс маш удаа юмыг ойлгодог байхгүй маш удаа маш олон жил хэдэн мянган 100 удаа сонсч иж нэг сая ойлгодог учраас богино оруулсан хичээлүүдийг бол сонирхол өнгөрнөхөөс яг ингээд нэг задаргаа тэг бүх юмаа ингээд ойлгож тархин доторгоо зангилаануудаа тайлдаггүй учраас хвчлэн ингээд лайв байдлаар оруулаад илүү үр дүнтэй байгаад байт юм болов уу гэж би надтай ажиллаж надтай уулзж байгаа хүмүүсээсээ тэгж бодоод байдаг. Тийм учраас цаг гаргаад бас лайв одоо хийхийг хичээд юм аа. За өнөөдөр бол өстой гоё сэдвтэй, халуухан сэдвтэй гэдэг шиг. Юу вэ гэхээр өнөөдөр ингээд нөхөрлөл хин үлддэг вэ? Хин явдаг вэ? Тэ таны амьдралд нөхөрлөл гэдэг зүйл ер нь хэр утга учиртай байсан юм бэ? Та ер нь найзтай мó, найзгүй мó, одоо насан туршийн найзтай мó, найзгүй мó гэдгийг чи хэдүүлээ ярилцсангаа эндээс ингээд гоё энергийн задраа буюу сүнсний одоо задргаануудаа хийя гэж бодож байна. За тэгээд энэ нөхөрлөл гэдэг сэдв надад яваад аягүй чухал байхгүй юу? Яагаад вэ гэвэл би чи одоо бүр баг бахта бүр ингээд жинхэнэ нөгөө нэг галзуу гарын юу л барын ам руу гараа хийхээс боцохгүй сайн сайхан ингээд бүр бүхэл зүйлүүдийг хамтдаа байдаг юм найзуудтай байсан. Тэгээд амьдралын мөчүүд бол надад маш олон найзууд орж ирж исэн. Ажлын найзууд, хамт олонны найзууд, гинт орж ирсэн найзууд те. За тэгээд бизнес сонирхож байгаа үед бизнесийн найзууд гэл одоо ч гэсэн ер нь ингээд нөхөрлөлтөө нөхөрлөхгүйтэй нөхөрлөхгүй. Заримдаа бүр ингээд гинт ингээд хаанаас гарч ирсэн гэмээр те. Бид тэр хүнийг огт мэдэхгүй байхад тэр хүн өөрөө миний амьдралд орж ирэл өөрөө туслаад өөрөө ингээд холбогдоод ингээд явждаг. Тийм ч хүмүүс байсан. Тэр хүмүүс нь хайцсан бол эргээ заримдаа бүр ингээд байхгүй болсон те яасан чи юм таалагдгаа бэлчт юм уу эсвэл одоо яад ингээд алга болсон тохиолдолд аюух гардыг ма тийм учраас миний хувьд нөгөө өөрийгөө ингэж би болгоод өөрийгөө ингээд яг ингээд олоод энэ сүнслэг зам руу ороход одоо нөхөрлөл буюу найзууд гэдэг зүйл аюух тусалж исэн сайн талаараач тэр муу талаараач тэр юм чи ерөөс яг л ганц зам руу явахгүй шүү дээ те яг хоёр талаараа тусалж исэн сайн талаараа гэвэл ингээд намайг дэмжээ дойлгоод те мууч одоо буруу ч юм хийсэн зөв ч юм хийсэн надад ингээд нөө зөвшөөрлийг нь олгоод намайг алдаа гаргахыг зөвшөөрөөд ондохыг зөвшөөрөөд бүх цаг үед надтай хамт байсан цөөхөн найзууд байдаг. А гэтэл муу талаараа гэдэг нь уг нь бол ингээд гаднаас харахад муу талаараа юм шиг нөлөөлөд байгаа юм шиг те хүнийг ингээд найзалж яснаа болоод байгаа юм шиг санагдаж байгаа боловч үнэндээ сүнслэг утга учир гэдэг замыг ойлгосны дараа энэ чинь муу зүйл биш юм байна штэ угаасаа тэр хүмүүс чинь намайг хатгах хэрэгтэй байсан юм байна ятгах хэрэгтэй байсан юм байна надаас холдох хэрэгтэй байсан юм байна миний амьдралаас гарах хэрэгтэй байсан юм байна дахиж орж ирэх хэрэгтэй байсан юм байна ингэж бид нар чинь дэлгэцний цаанаас те юм ингээд дэлгэцэнд харж яснаа болоод бүр нүднийхаа нөө торыг аваад ямар ч маскгүйгээр бүх хүмүүсийг харж мэдэрдэг болоод эндээсээ жинхэнэ нөхөрлөлд хэн үлдэх вэ хэн үлдэхгүй вэ гэдгийг ингээд олж авдсан байлээ л те тэгэхээр миний хувьд бол найзууд гэдэг айгу чул би бол ингээд багаасаа хэрвээ надад ингээд багын найзууд гэж байдаггүй байсан бол би өнөөдөр энэ төвшөнд ч хүрэхгүй гэж боддог байхгүй юу яагаад бол бидний үеийн ингээд миний үед чинь
найз нөхөрдгөө байсан хүмүүс бол айгүйх дээрх үлдэг те ингээл янз бүрийн ингээл буруу зуруу юм татагдахад айгүй амархан бид нар чинь чөлөө цагаа гой өнгөрүүлэх боломж орчин байхгүй одоо байгаа хүмүүсийн сошиал медиа энтер гэдэг чинь байхгүй те сошиал медиа ч яг баг зурагдчих байхгүй зарим айлуудад нь баг зурагдчих байхгүй тэгэл нэг хипэм аваад тэр хипэм ингээл шинжэнгөө сонсоод унтчихтаа орон дотроо хүнжил дотроо хүртэл ингээд сонсоол те тэгэл тэр хипэм л байхгүй бол баг амьдрал дуусчих байгаа юм шиг хөгжмөл байхгүй бол амьдрал дуусчих байгаа юм шиг тийм л цаг үед өссөн тэгээ тэр нийгмийн ч угаасаа тийм байсан тэгэхээр бидний үед бол нэг айгуу гой үнж найзуудтай гой тоглодог, инээдэг, ханиадаг тийм найзууд гэдэг бол айгуу чухал байсан. Тэгээд бас ээж аавд минь айгуу анхааралгүй байсан тэр үедтэй нөгөө бүгдөө л хөрх амт нөгөө социализм үеэс ардчлуу ингээд шилжчихсэн. Зарим мөнгөтэй мөнгөгүй боломжгүй үед таарад яг хүүхдүүдээ хаяад бидний ээж аав одоо бидний үеийнхэн чинь яг хүүхдүүдээ хаяад яг л хэвээр жинхэнэ амьдралаа босгохгүй л ээж аав нар нь нөгөө 5 хүүхдээ нөгөө 6 хүүхдээ гэр оронгоо хүүхдүүд чиг хайж явал тэгэл ажлын араас явж исэн ийм л үе байсан. Тэр үед чинь нөгөө найз нөхөд гудамж талбай хоршоо хорооллын тийм одоо сэтгэхүй байдгүй байсан бол бид нар чинь баг юу идэж ууханч мэддэхгүй тийм одоо орчинд өссөн баггүй дээ. Би ч гэсэн яг л тэр замыг бусад одоо монголчуудтай адилхан гэдэг шиг яг л адилхан зам туулсан. Тэгээ тэр үед бол ингээс өсөлтөө найзындаа орж хоолундын дулаацэлдэж хуваалцаж идээл те уйлахтаа найзындаа ороод ингээл найзтайгаа уйлдал нээж аав минь бидэрч янз бүр юм тайлбарлаж өгөхгүй шүү дээ. Одоо жишээ нь энэ зөв энэ буруу гэж ярих ч зав байхгүй. Миний үзэл бодол хаана явж байгааг ч баг мэдэхгүй. Тэнгүүд ингээл бодож байгаа бодлоод аягүй найзуудтайгаа ярилцдаг. Тэгээ маа найзууд ч бүр ингээд хурал хийдэг байсан байхгүй. Амар тийм хабитэ ч шиг те. Бөөнөрөө ингээд сууж аваад яг тухайн үеийн хүүхдүүд яг үеийнхэн дундаа бол бид нар ингээд жоохон хөгжсөн хүүхдүүд байдаг байсан юм байна гэж би одоо хардаг байхгүй. Яг үеийнхэн яг ижилхэн ингээд ангийнхан хүүхдүүдийнхаа дунд бол бид нар арай илүү хөгжсөн. Арай ингээд хоорондоо найзалдаг нэг нэгэндээ тусалдаг байсан учраас би биегээ надад ингээ хамгаалт байгаа те хэрэв ямар нэгэн болоод миний найзууд ирээд намайг хамгаалчин гэдэг бодолтой байсан учраас айгүй зөрөгтэй айгүй хүчтэй байдаг байсан юм байна. Ганцаархан ингээ явж исэн бол бас хэцүү те найзгүй ингээл ганцаар явдаг хүмүүс зөндөө байдаг штэ. Тийм зүйл туусан бол бас аюу хэцүү. Тийм учраас найз нөхөр гэдэг зүйлээсээ сайн зүйлийг нь гоё байсан зүйлүүдийг нь олж харах хэрэгтэй юм байлээ. Муу саар байсан зүйлүүдийг нь юуг намайг одоо ойлгох гэж энэ зүйл тохиолдоод би юуг нь ингээд ойлгож чадаагүй юм бол гэдгийг ч гэсэн ойлгох хэрэгтэй юм байлээ. Тэгэхээр нөхөрлөл гэдэг бол ерөөсөө бидний амьдралын гэр бүл нөхөр өөр хүүхэд гэдэг шиг л маш том сэдв байхгүй. Энэ найз нөхөд надад хамаагүй те би найзтай ч бас найзгүй ч бас хамаагүй гэж энэ бол угаасаа худлаа юу үгүй танд хамаатай ерөөсөө та энэ нийгэмд ингээд оролцоод явж байгаа бол сайн ч гэсэн муу ч гэсэн хамаагүй ямар нэгэн контакт буюу ямар нэг холбоо танд бол зайлшгүй байдаг. Гэтэл энэ холбоогоо л утга учирыг аюулсаа ойлгох хэрэгтэй юм байлээ л дээ. Тэгээ сүнслэг талаас нь аливаа юмыг тайлбарлахаар аюулгүй утга учиртай болдог. За ингээд зүгээр нэг амьдралын өнцгөөс харахаар те надад ингээ гоё найзууд байсан одоо ингээ байхгүй эсвэл найзлдаг ус найзлага болчихсон ч энэ гэж ярина гэдэг бол зүгээр л нэг юм хувь хүний хөгжил талаас нь ярьж байгаа ч юм уу зүгээр л амьдралын туршлага талаас нь ярьж байгаа байхгүй энэ бол айгүй тийм хоосон тэг айгүй тийм дутуу задаргаанууд явагддаг яг дотор нь юу басныг яг дотор нь ямар үйлдэл босныг ер нь ингээ задлахгүй зүгээр нэг өнгөц харчдаг гэтэл өнгөц биш бид нар гүнд нь орох ёстой яг гүнд нь ороод зарим найзууд яагаад явдیں зарим найзууд яагаад насан туршдаа үлддэг энэ гинт холцсон найзууд гэж юу юм те гинт орж ирсэн найзууд гэж юу яагаад салахгүй хүмүүс ингээ заримдаа насан найзалж болоод байдیں۔ Заримаас нь яагаад хүмүүс салаад байдیں۔ Та ингээд болохгүй болохоор юм уу? Та ингээд муухан болохоор танаас найзалж холдоод байдیں юм уу? Эсвэл үгүй юм уу гэдгийг хэдүүл өнөөдөр ингээд ярилцаад энергийн задгаа хийе гэж бодож байна. Би тэгээ гол сэдв рүү орохдоо бас надын хувьд найз гэдгийг бас хүмүүс юу гэж тэгээ миний хувьд найз гэдэг ойлголт юу вэ гэдгийг ингээд ойлгох ёстой юм болов уу гэж бодож ингээд ярьсан. Яагаад вэ гэвэл ингээд би ч одоо ингээд сүнслэг замыг ингээд судлаа явж байгаа хүний хувьд те яг ингээд нэг юм бүх зүйл ингээд дээрээс нь ч юм уу ингээд яг өөрийгөө оролцуулахгүй ярьж байгаа юм шиг ингэж ярина гэдэг чинь зарим талаараа айгу дутуу байхгүй. Тийм учраас яг миний хувьдас найз гэдэг ойлголтууд байсан. Надаас холдоод явсан найзууд ч байсан. Над дээр гинт орж ирсэн найзууд ч байсан. Дээрээс нь надад найз гэдэг ойлголтууд маш чухал байсан. Би өөрийнхөө өсвөр насыг буюу өөрийнхөө амьдралыг бий болгоход найз гэдэг сэдвүүд маань үргэлж надад тусалсаар ирсэн. Найзууд маань үргэлж миний арт тал болсоор ирсэн. Би ингээд бүр ингээд үнэхээр бага наснаасаа хамт найзлсан. Бүх ингээд ёо тэр үед нэрээ тэр миний найзууд байдаггүйсэн бол би ямар амар 90 100 туулсан юм бэ? Ямар амар орчин байсан юм бэ? Ямар амар үйл явдал болж исэн бэ гэж бодох зүйл явдлуудад зөвхөн миний найзууд, миний эцэг эхээс ч илүү, миний ээж аваас ч илүү, миний одоо их чахаас ч илүү надад тусалдаг байсан байхгүй. Тийм учраас мэдээж надад найз гэдэг ойлголт бол маш чухал гэдгийг эхлээд ойлгох зүйтэй байх. Гэхдээ нөгөө амьдрал гэдэг бол те баялаг амьдрал гэдэг бол баялаг учраас бид нар ингээд найзлага болоод ингээд зөндөө олон найзууд минь орж ирээд гараад ингээд миний амьдрал зөндөө юм болж исэн. Би бүр ингээд нэг жил ямар ч найзгүй болоод яг гав ганцаархнаа нэг жилиг ингээд зөвхөн өөрийнхөө энэ сүнслэг сэдв энэ зүйл рүүгээ уншихад судлахад ерөөсөө л компьютер, ном, дэвтэр, балныхаа хажууд өнгөрүүлж байсан. Тэр жилүүдэд надад хэн найз болдог байсан бэхээр ерөөсөө миний дэвтэр, миний бал, миний ном, миний интернет сошиалаас авч байгаа мэдээлэл энэ бүхэн маань л надад найз нөхөд болдог байсан. Тэр үедээ би ингээд маш
их хөгжих хүсдэг, маш их боловсрохыг хүсдэг, маш их юм судлахыг хүсдэг. Тэ ерөөсөө ямар ч завгүй хүн харахаар гав ганцаарнаа ингээд найз нөхдөжгүй, найзуудаасаа ингээд холдсон юм шиг харагдаж байгаа боловч яг тэр жилд бол миний хамгийн их хүссэн, хамгийн их одоо ингээд тарих толгоогоо бүр задлж чадсан, тэ өөрлөгөө ухаж чадсан, гүн дотор байгаа ганцаарл гэдэг мэдрэмжтэйгээ тулалдаж чадсан жилүүд өнгөрсөн байхгүй юу? Тэгээд ингээд цаг хугацаа өнгөрөн зөндөөл юм болсон. Тийм учраас бид нар ингээд найзууд гэдэг ойлголтыг одоо сүнслэг талаас нь өнөөдөр задлах гэж байна. Надад тохиолдсон зүйл, танд тохиолдсон зүйлүүд өнөөдөр яагаад ингээд найзууд гинт орж ирээд заримдаа салдаггүй, заримдаа салгаад явдсан бэ гэдэг зүйлийг бас ярилцгаая тий. За ингээд сүнслэг талаас нь гэхээр айгуугаа гүн рүү нордог сэтгэлтэй. Тэгээ өнөөдөр би гүн рүү норох гэж байна. Зарим хүмүүс бидний амьдралд ингээд сургамж хөр ирдэг байхгүй юу? За ингээд та одоо нүдэн нэгээд ингээд ингээд хараа. Яг одоо таны найз гэдэг нэрн дотор одоо хамаарагдах тий бид нар чинь зүгээр нэг таарлцсан хүнээч гэсэн өө миний найз байгаамаа гэж ярьдаг ч тий. Гэхдээ ер нь л ингээл таны амьдралд холбоотой байна гэдэг нь ямар нэг утга учиртай болохоор холбоотой байдаг байхгүй юу? Сайн ч байсан, муу ч байсан. Өнөөдөр таныг бүр хорлоод байдаг байсан чамаагүй, дандаа магтаа таныг хайрладаг байсан чамаагүй. Ер нь бол найз гэдэг одоо найзжуулсан ингээд ямар нэгэн байдлаар тантай холбогдож ин гэдэг бол тодорхой хэмжээний хамааралтай учраас, тодорхой хэмжээний энергийн контакт буюу холбоо байгаа учраас та тэр хүмүүстэй холбоотой байдаг юм аа. За ингээд гэсэн чинь зарим хүмүүс танд ихвчлэн одоо ингээд найзуудаа ингээд харангууд танд бүх дэлхийн ертөнц танд ингэж найзуудыг явуулсан байгаа. За атаархдаг хүн ийм байдгийг шүү. Энэ атаархдаг найзаасаа атаархал гэдэг зүйлийг хичээлийг аваад сураад хүн татархаад байвал те ингэж харагддээ шүү, ингэж мэдрэгдээ шүү гэдгийг сурч аваарай гэдэг нэг атаархагч найз явуулнаа. Дэлхийн ертөнц аягүй шудраг болохоор бүгдийг явуулдаг заяа. Бид нар ерөөсө дандаа сайн найзууд те дандаа муу найзууд гэдэг юм байдгүй байхгүй. Эсвэргээрээ бид нар танд 7 найзууд бол 7 өөр одоо дүр төрхтэй, 7 өөр сүнсний аялалтай, тантай өөрөө 7 өөр холбоогоор сүнсний холбоо байдгаа гэсэн үг ээ. Тийм учраас ингээд тэр найзуудаа сайн харах хэрэгтэй. За эхнийх хүн атаархагч хүн юм байд юм а гэдэг нэг юм атаархдаг те бас даач атаархаад байдаг, заримдаа өөртөө ч мэдгүй атаархсан байдаг, заримдаа танд ч атаархсан байдаг юм атаархлын найзууд байд юм байна. Ямар нэгэн холбоогоор та хоёр холбогдсон учраас та харилцаагаа цаашаа тодорхой цэг хүртэл нь явах нь таны одоо бас үүрэг даалгавар буюу сурах ёстой сургамж юм байна. За хоёрт нь за үнэхээр тусрахыг найз гэж ийм байдаг шүү те. Юм болгонд ч туслаад хамаг байдгаа өгөөл идж байгаа ууж байгаагаа хүртэл хуваалцдаг найз гэж ийм байдаг шүү. Тийм учраас чи тусрахыг хүн ямар байдаг одоо ямар байдгийг олж хараарай гэж тусрахыг найз явуулна. Зөвхөн өөрийгөө л боддог те. Өөрөө л гой гонголж гадаалстай өөрөө сураад боловсрол нэг өөртөө бичээр ерөөсө хэлдэггүй шүү дээ. Найзуудаа би ингэсэн шүү тэгсэн шүү хэлэхгүй нэг мэдсэн чинь өө би тийм атсан шүү. Өө би тэгээ хийсэн шүү. Би алидийн тэгэхээр болсон шүү гэл ингэдэг шүү дээ. Өө би нэр гадаад явахаар болсон шүү гэж үгээл гинт ингээл зүсч орж ирдэг те. Бүгдөө гайхал хүү чи хизээд явахаар болсон юм аль чи. Тэгээ хэлэхгүй яасан юмас ингээл тэгдэг те. Энэ нь бол яг одоо ер нь бол явсан эзэн уусан бүх юмаа танд хуваалцдаггүй ч гэсэндээ танд ямар нэгэн байдлаар жишээ одоо болгож өөрөөрөө жишээ олгож хүн хөгжих, хүн өөрөө өөртөө шийдвэр гаргах те. Өөрийнхөө төлөө байх зарим юм хэлэхгүйгээр яг өөрөө өөрийгөө олж явах нь чухал байдгаа гэдгийг харуулах хэрэгтэй нэг найз байд юм байна. Тэгсэн чинь тэндээс ингээл хүмүүс аягүй гэмтэл авдаг. Ер нь хүмүүс ингээл нийгэм мэдгүй нас аягүй гэмтэл авдаг байхгүй юу? Жишээлбэл нөхөртөө яагаад учирлаа мэдэхгүй ч юм уу сүнсний холбоогоо мэдэхгүй бол амар гэмтэл аавна. За гэр бүл ээж аваасаа гэмтэл аавна, их жахаасаа гэмтэл аавна те. Би ерөөсө бүхэл ингээл үе шатт нь ерөөсө сэтгэл зүйн хувьд асуудал ингээд сэтгэл зүйн хувьд юм мэдэрчээсэн, мэдрэмжүүдийг мэдэрчээсэн. Тэгээд хамгийн азтай гайхалтай нь би сүнслэг зам руу ороод ингээд бүгдийг эдгээгээд явсан чи бүх зүйл маш гоё болсон. Одоо найз нөхөрлөл гэдэг сэдв ч гэсэн миний гэмтжижсэн сэдв зарим нэг тохиолдолд гэхдээ аль хэдийн ингээд миний кармик хичээл энэ юм байна. Би энийг ойлгох хэрэгтэй байна. Энэ чичирхийллийг мэдрэх хэрэгтэй байна. Энэ бол өсөлт юм байна гэдгийг ойлгосноос хойш ер нь тэгж гэмтэж хүлээж авах байсан гэх юм уу? Өвдөж, уйлжтэй, гомдож, момдож би стэнгэчлээ гэж ингэж хүлээж авах байсан. Тийм ч учраас би өнөөдөр та нартай хэлье. Та нар маань ч гэсэндээ үнэхээр найз гэдэг зүйлээс ингээд бас нэг сэтгэл зүйн гэмтэл авдаг бол, гомддог бол, тий харуулсдаг бол, хүлээдэг бол ерөөсө хэрэггүй. Энд чинь бүгдөө зүгээр сүнсний аялалаа тий бид нар зүгээр угаасаа цаанаасаа эхлээд бид нар холбоотой байна гэдэг нь өмнөх насны ямар нэгэн байдлаар бид нар холбоо байгаа учраас та тэр хүн таны найз болсон байгаа. Ямар нэгэн байдлаар найзууд гэдэг нэр одоо нэр зүүсэн байгаа. Гэтэл заримдаа хүмүүс салаад зарим нь үлддэг. Үлдсэн найзууд нь таны тэр хүнээс авах хичээл мөн тэр хүнд өгөх хичээл дуусаагүй байгаа учраас та хоёр үргэлжлүүлээл насан туршдаа нөхөрлөөд явах боломжтой байдаг. Гэтэл зарим хүмүүсийн үзэг тулах кармик үйл өрн дуусаад би тэр хүнээс сурах ёстой юм а сураад тэр хүн ч гэсэн надад хэлэх ёстой юм а хэлээд бит хоёр бие биендээ өгөх ёстой юм а өгсөн тохиолдолд ингээд харилцаа салдгаа. Гэхдээ нэг зүйл байдгаа. Юу вэ гэхээр ихэнхдээ ингээд багын найз ч юм уу ингээд айгүй удаан найзалж яснаа ямар нэгэн шалтгаанаар үнэхээр би бигээ үзгээ болоод бүр харьцаа болоод ингээд уулзаа болж байгаа гэдгийг юу гэсэн үг гэхээр энэ тохиолдолд тэр найзтайгаа та өмнөх одоо үүлийн үрээр буюу жоох юм
кармик харилцаа байна гэсэн үг байхгүй үйл бүрийн харилцаа байна гэсэн үг. Үйл бүрийн харилцаа байгаа болохоор та хоёр нэг цаг үед найзууд байсан ч гэсэндээ яг салах буюу холбогдохоо болох үедээ биендээ жоохон ингээд нэг юм одоо гомдол ч юм уу, хатуу эхэлцдэг ч юм уу, гомдол болчдөг ч юм уу, нэг нэгэндээ жоох юм таагүй үйл явдал болоо. Тэгээ за одоо ингээд чамтай харьцмааргүй байна. Тэгээ уучлаарай чамтай дахиж уулзах чадахгүй нэ ч гэдэг юм уу. Ингээд салж байгаа тохиолдолд нэг нэгнээс урвсан тохиолдолд, нэг нэгнийг өсөж хөгжигдэн саад болсон тохиолдолд, нэг нэгнийг шүүмжилж байгаа тохиолдолд, бусдад зөв болохтой ингээд шүүсэн тохиолдолд энэ юм байх хэвээр тийм байх хэвээр гэсэн чинь ингээд байгаа байхгүй, тэгээд байгаа байхгүй гэж ингээд шүүсэн тохиолдол буюу ийм харилцаануудаас та найзтайгаа болж ин гэдэг нь энэ та хоёр найз байсан ч гэсэндээ сурах ёстой юм байсан учраас найз болсон. Гэхдээ өмнөх насны үйл бүрийн харилцаа байсан учраас тэр үйл бүрийн харилцаагаараа найз гэдэг юм дүрээр явж байгаа. Тэр үйл бүрийн харилцааны чинь хичээл дуусах үед окей за баяртай гэдэг ингээ хоёр тийш явдаг байх нэ. Тийм учраас иймэрхүү тохиолдолд гинт холддог. Ерөөсөө тэ ингээл зүгээр уулзмаар байсан ч найзтайгаа уулзаад хамтдаа баймаар байсан ч зүгээр цаг хугацаа боломж хол ойроос болоод ингээ уулзах чадахгүй байж байгаад холддог нэг харилцаа байна те. Энэ бол өөр. Гэтэл зүгээр уулзаа зүгээр найзалж яснаа гинт нэг цэгээс ингээд бүр ингээд харилцаагүй болоод дахиж бүр хармаарчгүй болдог ч юм уу те. Ерөөсөө ингээд одоо харьцмаарчгүй санагддаг ч юм уу те. Тэгээд ингээд одоо холдоод явдгаа. Энэ бол ерөнхийдөө өмнөх насны кармик үлийн үрийн харилцаагаар та хоёр найзууд байсан юм байна. Тэр үлийн үрийн харилцааны үзэх ёстой тулах ёстой хичээлүүд дуусаад та хоёрын ингээд одоо зам чи өөр болчих жоо болохоор ингээд салж байгаа гэсэн үг. Гэтэл зарим тохиолдолд өөр бас чичирхийллийн зөрөө гардаг. Энэ бол яг зарим хүмүүс биднэрт сургамж өгөхөөр ирээд тэр сургамжаа аваад дуусаад болчлоо гэж үзсэн тохиолдолд ингээд хоёр тийш болж байгаа нэг жишээ, нэг кейс. Нөгөөх нь чичирхийллийн зөрөө гардаг. Чичирхийл гэдэг нь танаас ялгарч байгаа таны одоо энэ зүрх, таны бие, сэтгэл, тарих, майнд те сэтгэлгээнээс хамаарж байгаа нэг юм энергийн чичирхээ гэж байгаа. Хүмүүс ярьдаг чинь энэ ямар гоё энергитэй юм бэ? Энэ ямар сонин ингээд хүлээж авахд амар хэцүү энергитэй юм бэ ч юм уу те. Энэ хүнийг ороод ирсэн чинь бүр би таагүй болчлаа гэл. Энд чинь ерөөсөө бидний энергийн чичирхийллийн одоо давтамж авахгүй. Давтамжууд бүгдөө өөр байгаа учраас бид нар өөр давтамж дээр байгаа учраас зарим хүмүүс илүү гоё мэдрэмж төрүүлээд зарим хүмүүс илүү таагүй мэдрэмж төрүүлж байгаа. Яг тэр шиг чичирхийллийн буюу танаас ялгарч байгаа энергийн зүрх сэтгэлийн чичиргээн дээр та магадгүй одоо илүү төвлөрсөн тийм эсвэл хоолын чакран дээр илүү төвлөрсөн эсвэл дээд оюуны мэдрэмж буюу зүн сон мэдрхүүдээр илүү төвлөрсөн ч юм уу танаас ямар нэгэн байдлаар нэг чичирхийл үүсэж байгаа. Энэ чичирхийл чинь таны нөгөө найзалж явж байгаа хүний чичирхийллээс зөрчихлөөр энэ тохиолдолд бас нөхөрлөл одоо төгсгөл болдог буюу нөхөрлөл ингээд богино хугацаанд ингээд хоёр тишээ болдгоо. Энэ бол ерөнхийдөө дийлэнх нь юу вэ гэхээр та хөгжөөд дэш, та сураад дэш, та өөрчлөгдөөд дэш, та далд хумсар гэж мэддэггүй байснаа мэддэг болоод дэш, та бясалгал гэж сонсдоггүй байснаа сонсдог болоод дэш, хийдэггүй байснаа хийдэг болоод дэш. Тэгсэн чинь тантай зүгээр найзлаад өмнө нь ингээд юм ярихад аюу сайхан санаа оноо нийлдэг байсан чинь гинт нөгөө нэг ярьж байгаа юмнууд нь сэдвүүд нь өөрчлөгдөөд таны зүрхэн үрд чинь хайрлах мэдрэмж болоод бусдыг ойлгох болсон чинь нөгөө найзтай хамаг асуудлаа яриад ингээд чичирхийл зөрчиж байгаа гэсэн үг байхгүй. Ингээд чичирхийл зөрчгөөр уушлаараа энэ бол та тэр найздаач буруу юм ихгүй, тэр найз чинь танд одоо гомдмоор үйлдэл хийхгүй зүгээр л баг багаар уулзалтууд нь богиносоор уулзалтууд нь холдсоор амьдралын ихээр зүгээр ингээд жоохон холын занаас харцдаг болоо тэгс үлдээ бүдгрээд тэгээд ингээд харилцаа дуусах тохиолдлууд байдаг. Энэ бол энергийн чичирхийл зурж байгаа гэж ингээд ойлгож болно. За дараагийнх нь болохоор өсөлт өөр байдаг учраас өсөлтүүд та чинь ингээд байнга өсөд хөгжөөд бид нар чинь ерөөсөө байнга л одоо майндаараа сэтгэлгээгээрээ бие махбодороо сүнсээрээ хөгжиж явах ёстой байдаг. Ингээд өсөд хөгжөөд явж явах ёстой байтал таны нөгөө найз эсвэл та ч юм уу те аль нэг нь ерөөсөө хөгжихгүй байгаа тохиолдолд юу ч уншдаггүй, юу ч мэддэггүй, юу ч оруулдаггүй нөгөө нэг чихэр оруулаад нөгөө чихэр гаргаад нөгөө энэ дэлхийн нийгэм дээр байгаа маш олон мэдээлэлтэй бэлэн шиг амттай мэдээлэл мэдрэхүүнүүдийг хүлээж авахгүй байгаад ирэхээр нэг нь өсөж байгаа нэг нь өсөхгүй байгаа мэдрэмжээс болоод бас найзууд харилцаа болдог. Юу гэхээр та тэр хүнд юм нөгөөлөө хүн чинь авах гээл буюу багшлах сурагч байх те шав байх гэсэн харилцаанаас бүх харилцаа цаашаа холбоотой явдаг. Жишээ нь би таны найз байя. Та миний найз бай те. Та хоёроо би руугаа залхаараа хин хиндээ нэг мэдээлэл өгдөг те. Өнөөдөр тэгсэн гинэ цагаагаар тэд байгаа юм биш үү? Минаас тийм хувцсамсараа энэ төр гэл айгуугаа зөвлөе гэж бодъё л та. Тэгсэн чи буцаагаад өдөөс нь харин нэрээ тэгж байгаа юм байлээ гэд ингээд нэг нэгэндээ өгөөтэй аваатаа буюу авах өхийн харилцаа ингээд тэнцүү байгаа харилцаа айгүй удаан боёо цааш айгүй одоо доктортой явдаг. Гэтэл найз чинь тань сонсоод байдаг таны бүх мэддэг юм сонсож аваад өө за тэгээ гэл ингээд шав юм шиг тэ араас нь дагаж явж байгаа мөртөө буцаага танд ямар ч ингээд нэг юм шимсүс өгөхгүй байгаа. Тэгэхээр энэ харилцаа бас ааж маажмаар тэр найзтай танд муу юм хийхгүй, тааш тэр найздаа муу юм хийхгүй, муу санахгүй гэсэн үг тэ сэтгэлзэн хувьд муу санахгүй. Хэрэггүй хоргуугаар зүгээр холдоод явчихдаг. Энэ юу гэсэн үг гэхээр өсөлтийн зөрөө гарч байгаамаа.
байна гэсэн утгатай. За гэтэл бүр ингээ насан туршийн нөхөрлөл гэж байдаг байхгүй юу? Сүнслэг холбоотой, сүнслэг утга учраар холбогдсон гэсэн үг те. Насан туршийн буюу юу ч болж исэн таны хажууд зүгээр л нэг найз биш те. Найз тань ингээд бүр таныг өсгөхөд, хөгжөхөд холбогддог тийм хүмүүсийг бол сүнсний холбоотой буюу soul connection гэж нэрлэдэг байхгүй юу? Энэ юу гэсэн үг гэхээр та хоёр анх одоо өмнөх төрөлдөө нэг брэндээс үүссэн гэдэг шиг те, нэг язгуур одоо мэдрэмж нь нэг байсан, язгуур энерги нэг байсан. Тэгээд ингээд хоёр талд хэдий өөр өөрийн махан биетэй хүн болоод явж байгаа ч гэсэн яг таны үндсэн язгуур мэдрэмжт нь тэр найзынхаа мэдрэмжтэй яг адилхан нэг зүйлээс үүссэн. Тийм учраас тэр нь ингээд бүр насан туршийн нэг нэгэндээ өөгдөг, аавдаг, тусалдаг, нэгийг алдаа гаргахад нь хүлээн зөвшөөрдөг те, нэгийг алдаа гаргахад нь ч гэсэн хажууд нь байж лээдэг, унахад нь ч гэсэн хажууд нь байж лээдэг. Яаж ч өөрчлөгдсөн үндсэн энерги нь яг ижилхэн хിവэрэ байдаг. Өдөр болгон уулзаал ингээд хавж яриад ингэхгүй хаяал нэг ингээд чанартай уулздаг ч юм уу те, хаяа нэг уулздаг хэрнээ яг өчигдөр салсан юм шиг хөөе гэж ирээл уулздаг. Тэр хүнийг та хараад шууд итгэдэг. Та тэр хүнд бүр бүх юма хэлж болох юм шиг санагддаг. Ийм харилцаанууд гэж байгаа. Энэ бол сүнсний холбоотой найзууд гэсэн үг шүү. Зарим үе тараа бүр ийм сүнсний холбоо найзууд гэж одоо ийм бас одоо харилцаанууд байдаг. Юу гэхээр бүр найзалдаггүй удаа холбоотой байдаггүй хэрнээ анх удаа уулзаад анх удаа тааралдаал бүх юма ярмаар хэлмээр ерөөсө тэр хүн таныг бүр ингээд бүр мэдж байгаа юм шиг те, бүр ингээд та тэр хүнтэй байхаар тухтай байгаа юм шиг тийм мэдрэмж аваад амьдралынхаа бүх нууцыг ярьдаг ч юм уу, дотоод гүндээ байгаа бүх шарах, бүх өвчлүүдээ дэлгээд ярьцдаг ч юм уу те. Ингэдэг учраас тэр чинь ямар холбоотой. Тэгсээр нэг амар өдөр болго уулзаад хүү сайн найзаа ингээд тэгээ хувц ундраа авъя дэлгэр уршаа хийсэй гэж ерөөсө тийм ярихгүй. Зүгээр л 10 жилдээ нэг ч юм уу те, 5 жилдээ нэг удаа уулзсан. Тэгтээ өстө бүх юмаа гаргаад, бүх сэтгэлээ гаргаад нэг нэгэндээ бүр ингээд айгүй энэ яг ямар ч масаггүй, ямар ч ингээд дүр төрөхгүй, ямар ч хөшиггүйгээр уулзаж чаддаг. Тэр хөшиггүйгээр байхаараа бүр ингээд маш удаан хугацаанд ганцхан удаа уулзж байгаа мөртлөө бүр сэтгэл санаа нь тайвшраа, тэр хүнтэй уулзсан ч айгүй гоё болоо, тэр найзсайгаа ингээд дотроо хайрлаад хүндлээд сайн сайхныг хүсээд явдаг ийм харилцаа гэж байгаа. Энэ бол ерөөсөө бүх одоо цаг үедээ сүнсний холбоо буюу та хоёрын язгуур энерги ижил юм байна те. Та хоёр ижилхэн юмнаас үүссэн учраас би биегээ хараад итгэдэг, мэдэрдэг, энергийн төвшин чичирхийл чинь нэг тийм зөрүүтэй биш. Гаднаасаа та хоёр шал өөр стилтэй, шал өөр зүйл сонирхдаг, ажил амьдрал чинь шал өөр мөртлөө хоёр тал шал өөр хүн явж байгаа мөртлөө яг язгуур энерги нь ижил учраас би биендээ тэгж их татагддаг, би биенийгээ тэгж их ойлгодог, би биегээ тэгж их дэмжихийг хүсдэг гэх юм уу? Одоо ийм холбоо байгаа. За түүний дараа гой бас холбоонууд байна. Олон амьдралын холбоо, past life connection гэж байгаа. Тэрний үгс үг гэхээр бүр ингээд амьдрал тутамдаа одоо хүн болж төрөх болгондоо тэр энергитэй та нэг бол ээжтэй нь болж төрдөг, нэг бол найзтай, нэг бол дүүтэй, нэг бол багштай ингээд ямар нэгэн байдлаар дандаа л ийм одоо амьдралынхаа нэг тойрогт ингээд төрөөд идэг тийм сүнсний холбоо гэж байдаг юм байна л та. Тэгээ тэр сүнсний холбоог юу гэж хэлдэг вэ гэхээр та ерөөсөө найзалдгүй харьцаж байгаагүй мөртлөө анх хараад маш танил мэдрэмж төрнө. Тэр хүнтэй бүр ингээд хизээ хайцааны найзч юм шиг. Нөгөө 10 жил, 20 жил тантай хар багасаа найзсан найз тань байгаад байгаа мөртлөө хажууд чинь байдаг тэр найзтайгаа 10 жил, 20 жил ойлголцох гот чадахгүй байгаа мөртлөө тэр нөгөө нэг хүнийг харсан чинь бүр өстө хамаг юмаа ингээл өгмөөр, хамаг юмаа ажил хийхээр шууд ингээл айгу хурдан бүтдэг ч юм уу те. Энерги вайб нь таардаг. Бүр ийм хүмүүсийг хараа инээднийх нь вибрац нарт адилхан байдаг гэж байгаа байхгүй юу вэ гэхээр яг тас гэх энег юм бол яг вайб аваад гэдэг шиг те. Хоёр талаас ингээл чичирхийл нүртэл ингээд адилхан байдаг те. Тийм хүмүүс ингээд хамтдаа байхаараа олон амьдралын холбоотой хүмүүс ингээд тааралдж байгаа ингээд ямар нэгэн зүйл дээр ингээд шууд холбогдоод холбоо үүсгээд ингэж явахдаа айгүй хүчтэй энерги ялгаруулдаг гинэ. Тэр хоёр хүн хамт байхаар нөгөө 20 хүн ч тэр хоёрыг бүр дийлэхгүй юм шиг те. Тэр хоёр ч бүр инээ дээр ханаа дараа бүр ажил амьдралаа бүгдийг нь урж чаддаг. Тийм ингээд холбоо байдаг. Энэ нь болохоор олон амьдралын холбоо буюу амьдрал болгондоо ямар нэгэн байдлаар ингээд аль хэдийн дасчихсан гэсэн үг байхгүй таны сүнс чинь. Амьдрал болгондоо ямар нэгэн байдлаар ээж ч юм уу аав ч юм уу дүүн ч юм уу хин нэгэн болоо л ингээд төрөөд байгаа учраас нөгөө амьдралдаа гинт анх удаа таарлаж байгаа мөртлөө нэг эвэнд дээр ч юм уу нэг уулзалтан дээр ч юм уу нэг ажлын бизнесээс хамаарат ч юм уу нэг таарлаж байгаа мөртлөө бүр хизээ язан найз юм шиг те бүх юма яриад ингээл хоорондоо холбогдоод ингээл би биегээ өсгөө явчихдаг ийм одоо харилцаа гэж байдаг. Энэ бол олон амьдрал тутамдаа та тэр хүнтэй холбоотой байсан гэсэн үг. Тэгэхээр ингээд та ялгаж чадчихна. Миний найз чинь тэр болохоор өвлийн өрийн карматай найзлсан юм байна. Тэр болохоор миний яг нөгөө нэг энергийн чичирхийл зөрөөд битээр холбоогоо тасалчихсан юм байна. Тэр болохоор надтай ингээд угаасаа те би биендээ ингээд тань одоо ах юмаа аваад өх юмаа өгөөд сурах юм дуусаагүй байгаа болохоор одоо ч гэсэн холбоотой яваад идэм байна. Гэтэ нэг амар сүртэй найз биш мөртлөө нэг амар холбооч тасардггүй те ямар нэгэн байдлаар ингээд уулзаал яваад байдаг. Тэр бол миний тэр найз юм байна гэдэг ингээд та нар мань дотроо сонсож байгаа хүмүүс мань бүгд ингээд найзаад ингээд гоё ялгачаараа заяа өнгөнгөр гэдэг шиг те 7 өнгөр ингээд ялгаж байгаа хэдүүл яг ингээд жинхэнэ гоё мэдрэмжүүд ингээд ялгаж салгаж
салгаж авъя заяа гэж. Тэгээ би биний өсөгдөг найзууд болохоор чамаа ингээ ерөөсө доош нь татдаггүй юм байна л да. Таныг ингээл доош нь татаал хөөч чи ингэсэн байж, хөөч чи итгэсэн байж гэдэггүй жинхнээсээ бол жинхэнэ одоо энерги мэдрэмжээр уулзж байгаа бол жинхэнэ таныг яг өөрөөрөө байхад ч хүлээн зөвшөөрдөг найз. Энэ бол биений өсөгдөг найз. Энэ хараа яг амьдрал дээр бизнес хийхэд нь компани байгуулахад нөсгөө таа гэсэн үг биш. Эсвэргээрээ сүнснийх нь өсөлтөнд тусалдаг найз гэсэн үг байхгүй юу? Та алдаа гаргасан ч оноо гаргасан ч ерөөсө чи ямар муухай юм хийж вэ те, чи ямар амар юм бэ, би чамайг та ингэн гэж сансангүй масангүй гэдэг ийм үйлдэлүүд юу ч хийхгүй. За миний зүүж болж байсан найз чинь ард байгаа. Тэгээ яасан гэж хэцүү юм тохиолдол сайхан сонсоод уулзаад ярилцаад за энэ асуудлыг яаж давах уу гэдэг нэг өөртөө тохиолдсон юм шиг те. Тэр ингээд тохиолдож байгаа зүйл нь өөртөө тохиолдсон юм шиг сонсоо шийдэлцэж өгөөд ярилцаж өгөөд нэг айхтар шийдэл гаргаад хамтдаа ингээд шийдэлцэх гээд явахгүй ч гэсэндээ зүгээр таныг сонсоод яг таны өөрөө мэдрэмж одоо тэр мэдрэмжит нь өөрөөр нь байхыг хүлээн зөвшөөрөөд ингээд за зүгээр шүү дээ ингээд нөгөө найз ингээд өөрийгөө ярьдаг те би одоо ингээд амар муухай буруу юм чи санагдаад байна гэх юм бол зүгээр шүү дээ миний найз чинь тийм буруу зүйлтэй орохгүй шүү дээ хүмүүс тэгдэг шүү дээ гэх нэг юм сэтгэлээд нь ингээд тайлгаруулад байдаг шүү дээ ингээд тайлгаруулад байдаг нь би биеийг өсгөх гэж уулзж байгаа буюу энэ төрөлдөө өсгөн шүү гэдэг сүнсний гэрээтэй уулзж байгаа найзууд юм байна. Тэгэхээр би чамайг өсгөхөд чинь туслана. Чи намайг өсгөхөд туслаарай гэд. Гаднаасаа хоёулаа нэг бизнес хийгээд нэг компани ашиглуулад явж байгаа гэсэн үг биш. Карманд мөнгө нь хамтдаа нэмэгдээд явж байгаа гэсэн үг биш шүү. Энэ ерөөсөө биш харин эсвэргээрээ дотоод гүн хүнэн танигдаад дотоод яс мах цус рууг нь ороход туслаад те өөрийнх нь задлж чадахгүй байгаа зүйлүүдийг хамт сонсолцоод хамт задлалцаад ингээд жинхэнэ нөгөө маскгүйгээр орших боломжийг тань олгоод тэгээд энэ ингээд бүр эрхчлөө танд ойлгож байгаа байхгүй та бүр тэр хүний хажууд бүр freedom те ямар ч алдаа гарсан зүгээр тэр алдаагаа яриад инээдэг ч юм уу ийм мэдрэмж өгж байгаа хүмүүс бол би бинийгөө өсгөх сүнсний гэрээтэй төрсэн найзууд байд юм байна. Тэгтээ материалын байдлаар өсөхгүйгүй эсвэргээрээ зүгээр л таны дотоод сүнсний жинхэнэ яцхуур тийм өнгөлөг, таслаг те маш гоё сүнсийг чинь гаргаж ирэх гээд байгаа болохоор бүх зүйлийг хийхэд хүлээн зөвшөөрнө. Би өнөөдөр за би саллаа гэх юм бол за окей миний найз сална гэж байвал зүгээрээ би дэмжин ч гэдэг юм уу те. За би тэглээ инглээ гэж гадагшаа явлаа. Бүр юу ч ярьж исэн бүгдийг дэмждэг. Окей гэд ингээд дэмждэг. Тэнгүүд ингээд хүмүүс ярьдаг шүү дээ те. Хүмүүс ингээд найзгаа буруу юм хийхэд ингээд дэмжиж байгаа юм найз гэдэг чинь хүний буруу юм хийхэд нь одоо те болиулдаг байх ёстой гэд үгүй дээ хонгор минь гэдэг шиг те үгүй дээ найз гэдэг зүгээр хүнийг ингээд буруу юм хийхэд нь дандаа ингээд бойл мойл гэж ингэж хорих ёстой биш ээ зүгээр л маш олон сүнсний холбоогоор таарлаж байгаамаа тэр хүн чинь сүнсний аялал хийж байгаа учраас ер нь та би те сүнсний аялал хийж байгаа учраас ямар ч алдаа гарах бүрэн эрхтэй энэ бол бидний язгуур эрх энэ бол бидний үндсэн эрх хинч биднийг бурханч биднийг ирээ шүүгээ чи буруу юм хийгээд ингээд ингэх хэрэггүй эсэргээрээ бид нар өөрийнхөө ухамсараараа үнийг ойлгоод олоод ялгаа шүүгээд хүн өсөөд хөгжөөд алдаанаасаа ухаараад жинхэнэ өөрийгөө харж чадаад байвал таны бүх хийсэн таагүй зүйлүүд чи өршөөгдөх боломжтой харин өсөхгүй хөгжихгүй нөгөө нэг авсан тэр алдаандаа бүр ингээд одоо бардаад онгироод гэдэг юм уу те ингээд явах юм бол бүх одоо сүнсний буюу дэлхийн сүнстэй холбоо тасардаг юу гэхээр уучлаарай уг нь чамайг ингээд өсгөхийг хөгжүүлээ гэж бодоод ийм зүйлүүд тохиолдуулсан чинь чи бүр өсөхгүй хөгжихгүй яг энийгээ бүр ингээд буруу зүйл гэдгийг ч ойлгохой болжлоо гэдэг дэлхийн сүнсний холбоо тасардаг байхгүй юу. Тийм учраас жинхэнэ холбоо бол ерөөсөө масаггүйгээр харьцах те. Дээрэс нь таны амьдралд маш олон хүмүүс ингээд эрхчлөөтэйгээр гарч ирнэ. Та хараа ингээд бүх хүмүүсийг хүлээж авахтаа бэлэн байж заяа. Бүх л одоо бүр сайнынч, муугийнч, атаархтгийнч, таны араас химэлдгийнч, таныг ингээд бүр ингээд ерөөсөө өсгөж хөгжих болгонд чи атаархдаг ч юм уу те. Ингээд бүх хүмүүсийг зүгээр л хүлээж ав. Эн чинь маш гоё байхгүй юу гэхээр эн чинь бүр аз гэдэг шиг те. Яагаад гэвэл та маш олон замыг маш олон ингээд нэг дор харах боломж олдож байгаа байхгүй юу. Ийм байд юм байна, ийм байд юм. Бүгдэнгөөс нь суралц хамаа суралцаад яв. Чи бол миний сайн найз байлаа. Чи бол миний муу найз байлаа гэсэн зүйлч байхгүй. Тэгтээ тэргүй амьдралын цаг хугацаа ирэхээр та хоёрын үдэс туулах юм ингээд дуусчих юм бол цикл энд ингээд цэг тавигдчих юм бол тэгтээ тэр хүн тань руу контактлах чадахгүй, тааш тэр хүн руу контактлах ямар ч холбоо тогтох ямар ч хүсэл эрмэлзэл төрөхгүй, шаардлагач байхгүй. Амьдрал замаас ерөөсөө та хоёр ингээд хоёр замаар явуулчихдаг байхгүй. Шал өөр хоёр замаар явуулдаг. Тэгэхээр амьдрал замаас шал өөр хоёр замаар явуулахаар юу үлддэг вэ гэхээр нөгөө таныг өсгөх гэж найзалж байгаа найз тань үлдэнэ. Нөгөө сүнсний холбоотой олон төрлийн хувьд дандаа тантай найзалсаар л ирсэн те таныг фридом байлгадаг, таныг өөрөөсөө хамааралгүй байлгадаг, таныг эрхчлөөтэй найзлуулах гэж, таныг хөгжүүлэх гэж сүнсийг чинь ямар нэгэн мэдгэд туслах гэж одоо туслахаар ирсэн тийм сүнсний гэрээтэй үлдсэн найз тань л үлдэнэ. Тэр найзтайгаа хамт ингээд үнэн мөн нэг жинхэнэ ингээд хамтдаа хараад те ингэж хүний
сүнс хөгждөг юм байна, ингэж дээшлдэг юм байна, ингэж доошлдог юм байна гэдгийг хамтдаа хараад хамтдаа өгчөөд нэг нь ингээд биеэрээ тулаад, нэг нь сонсоод, нэг нь биеэрээ тулсан юм нөгөөх нь хараад ингээд бие биесээ сүнсний хооллолт аваад, бие биесээ сүнсний энержи буюу эрчим хүч аваад, тэгээд бие биесээ ингээд бүр ингээд нүдээ нээгээд замаа таниад ингээд явдаг аа. Заавал хүмүүс ингээд сайн найзууд гэхээр бизнес хамт хийгээл мөнгө төгрөг хамт болоод амьдрал нь сайн сайхан болоод явж байгаа хэлдэггүй. Энэ бол шал өөр сүнсний кармик сургаал. Харин жинхэнэ одоо үнэн хүч гэвэл бие биеийнхаа сүнсийг нь хөгжөхөд тусалж байгаа те. Яг эрхчлөөдөө байлгаж байгаа. Яг та бүр ингээд freedom байж чадтаа. Сүнсээрээ бүр яг ингээд гэр бүлтэй байгаа юм шиг тав тухтай байж чаддаг. Тэр хүний хажууд ямар ч тэнэг үйлдэл, ямар ч тэнэг зүйлээ ярьж чаддаг те. Хизээж ичдэггүй. Таны ямар гоё амжилттай ярьж байхад хизээж хатахдаггүй. Яг өөртөө тохиолдсон юм шиг сонсдог те. Таны хамгийн хэцүү уналтаа ярьж байхад яах вэ гэж яг өөртөө тохиолдсон юм шиг сонсдог. Энэ холбоо бол ерөөсөө олон төрлийн холбоо, өсөх гэж уулзсан холбоо. За мэдээж ер нь нэг язгуур энерги нэг байсан. Та хоёрын одоо хүн болж төрөхөд язгуур энерги нь өөр. Царай зүс нь одоо арьс яс нь өөр ч гэсэндээ ер нь бол энергийн хувьд нэг язгуур сүнстэй байсан хүмүүс ингэж цаашаа ингэж явд юм байлээ. Тийм учраас бид нар яах ёстой вэ гэхээр явсан хүмүүсийг бүү барай. Тэгээ таны амьдралд ингээд явах гэж байгаа энергийн чичирхийл нөөцлөгдөө. Танд сургах ёстой юмаа сургачихсан. За дээрэс нь танд үзүүлэх ёстой юмаа үзүүлчихсэн. Тэгээд ингээд амьдрал зам ёсоор холдож байгаа явсан хүмүүсийг бүү амьдралтаа барьж тогтоо уучлаарай. Зүгээр л амьсгаа аваад сайхан явуул. Үлдсэн хүмүүсээ битгий үлтоо тий. Таны амьдралд хин нэгэн үлдэн гэдэг нь ямар нэгэн холбоо үзэж туулах, хамтдаа үнсэж үзэх тий, хамтдаа амталж үзэх зүйл байгаа учраас энэ хүмүүс таны хүрээлэл дотор үлдчихэж байгаа байхгүй юу? Тийм учраас үлдсэн хүмүүсээ битгий тоо, үл тоо гэдэг нь юу гэсэн үг вэ гэхээр цаг хугацаа зарцуулаа тий. Сайхан үгээ харамгүй хэлээ. Хамтдаа ямар нэгэн зүйлийг туршаа, хамтдаа ямар нэгэн зүйлийг хий тий. Аялалд яваа, амьдралд байгаа бүх зүйлээ хамтдаа гоё хуваалцах хэрэгтэй тий. Яг хэрэгтэй үед нь оршиж явах хэрэгтэй байхгүй юу? Та яг тэр хүмүүнийхээ ингээд гоё хэрэгтэй үед нь хэрэгтэй цагт нь байна гэдэг бол эн чинь бүр маш гоё ерөөлөхгүй. Эн чинь бонус, эн чинь таны нэмэлт одоо тий суглаан тожлоо гэдэг шиг нэмэлт одоо бэлэг гэх юм уу да тийм зүйл байдаг. Тэгэхээр бид нар ерөөсөө явсан хүмүүсээ барьж тогтоохгүй юм байна. Тэндээ ганцаардахгүй юм байна, гомдохгүй юм байна. Ягаад тэр миний найзаас ирнэ, хар багтаа найзалдаг байсан ирнэ. Ягаад надтай одоо найзлахад болчихвоо? Үгүй уучлаарай. Чичирхийл зурсан байж магадгүй. Үйл өөрийн кармик чинь дууссан байж магадгүй. Та нарын сүнсний амдал, сүнсний гэрээ чинь яг ийм хугацаатай байсан байж магадгүй. Дээрээс нь та үзэж туулах бүх юмаа үзэж туулчихсан байж магадгүй. Та тэр хүнээс дахиад юу ч үзэж туулах шаардлагагүй учраас сүнсний зам яш чинь зүгээр холдуулж байгаа маа. Тэрнээс ингээл өнгөрсөн түүх яриа л те. Би тэр өстой сайн найзууд байсан. Эсвэл бид нарт ингээ айгүй олон жилийн түүх байгаа гэл тэрэндээ хорогдоод тэрэндээ ингээл барайл те. Ер нь энэ дэлхий дээр байгаа хинт ч хорогдох хэрэггүй. Ээж аавдаач одоо үр хүүхдтэй, чааны жилдээ ч гэсэн бүх хүмүүсийг гол фридом байлгах хэрэгтэй. Явсан хүмүүсээ барьж тогтоохгүй байх. Тэр ухамсарыг бид нар суулгах хэрэгтэй. Энэ бол маш нэлээд одоо левел авчиж байгаа төвшин баггүй юу? Ер нь хүмүүс ингээл нэг явуулж чаддгүй те. Нэг юм болохоор л та ингээл дурсаал нэх гой найзлал ажралтай байдаггүй мөртлөө өдөр болго уулзж байгаа юм шиг жовлын юм шиг там юм шиг уулзсан ирнэ. Дараа нь нэг эргэж харалмалдаг те. Яа тэр намайг тэгээд өчтөр болсон чинь тэгж атархаад ингэж атархадаггүй тэгэн цаг заваа зарцуулаад идэг те бүр ингэ яг нь ер нь бол хүмүүс чинь нөгөө яг ингэ жижиг тойрогтой хардаг байхгүй яг жижигхэн өөрийнхөө радиус дотор хардаг ингэ том зургаар нь харж чаддгүй учраас яг тухайн үедээ нэг найз нь муулдаг ч юм уу эсвэл жоохон эвгүй мэдрэмж төрүүлчих юм бол тэр тойрог дотроос сэтгэхэд идэг жоохон томоос ингэ харахаар окей энэ хүн намайг өнөөдөр ийм мэдрэмжийг надад сурах гэж ийм зүйлийг заах гэж надад ингэж хэлсэн юм байна гэд айгүй гоё шүү дээ одоо найз чинь таныг хатгаал нэг юм хэлэн заяа. Чод ингээд тахтаад ингээд хэлэнгүүт яг дотоод сүнс чинь тэгэхэд амилж хэлдэг байхгүй юу вэ гэхээр өөдөөс нэг юм хэлмээр санагдаал тий өөдөөс нь яг нэг юм даналцмаар санагдаал дүрлцмээр санагдаж байгаа тэр чинь таны дотоод сүнс гэсэн үг байхгүй юу гэсэн үг вэ гэхээр та тэр сүнсээ чөлөөлөх хэрэгтэй шууд хэлүүлчих хэрэгтэй шууд илтгэр яриулаад хэлүүлээд юу мэдрэмээр энэ тэр мэдрэмжийг нь мэдрүүлчих хэрэгтэй инхээр яадаг вэ гэхээр сүнс чинь хөгждөг байхгүй юу. Окей. Би энийг хэлэх гээдсэн байна. Хэлсний дараа нэг мэдрэмж авна да тий. Гоё ч юм уу, сайхан ч юм уу. Ямар мэдрэмж байгааг би мэдэхгүй ямар нэг мэдрэмж авна. Тэгэнгүүт окей би энийг ингээд ойлгох гэсэн юм байна. Энийг ойлгохын тулд надад энэ найзаар минь энэ масктай энэ одоо дүр төрхөөр надад ингээд жинхэнэ мэдрэмжийг мэдрүүлэхийн тулд ингээд энэ үгийг хэлүүлсэн юм байна. Тэгээ би хэлээд үтсэн чиний гой тайвшрал авчлаа. Эсвэл би энэ арай болоогүй юм байна. Би энэ дээр арай жоохон боловсроогүй байгаа юм байна тий. Би өөрийгөө хамгаалах хараад болоогүй байгаа юм байна. Би өөрийгөө хамгаалж чадахгүй байгаа юм байна. Би өөрийгөө ганцаардуулж чадахгүй байгаа юм байна. Гэх мэтчлэн ингээд ингээд сургаалуудаа авдаг байхгүй. Тэгэхээр ерөөсө хинч тань руу ямар ч дайралт хийжсэн тантай хамт байна уу, байхгүй байна уу, таныг шүүмжилнэ үү, яа нү? Эн чинь жинхэнэ холбоо биш. Эн чинь зүгээр л юм гаднах зураг, зүгээр нэг гаднах юм нэг өнгөн хальс гэдэг шиг те өнгөн хальс
жинхэнэ дотор бол жинхэнэ хүндэтгэл, жинхэнэ давтамж, жинхэнэ энерги байдаг. Хүмүүс ингээд найзлага болчоод буцаад найзлах тохиолдлууд маш их байдаг. Юу гэсэн үг вэ гэхээр чичирхийлэн буцаад нийлчихэж байна тий. Нөгөө хүн нэг нь хөгжөөд нөгөөдөлтөйгээ харьцаа болоод уулзгаа болоод ингээд холдоод зам салсан ч гэсэндээ нөгөө хүн тэндээ сургаал аваа те зарим найз маань ингээд надаас холдоо явчихд юм байна. Тэр хүн миний хувьд аягүй чухал хүн байсан байна гэдгийг ойлгоод мэдрээд өөрийгөө засаад залруулад буцаад тантай холбогдох тохиолдлууд мянга байгаа тохиолдлууд байгаа. Хэрвээ та үнээр хүлээж авмаар байвал хүлээж авч болно. Гэтэл та үнээр хүлээж авмааргүй байж болно шүү дээ. Та би өөрийнхөө хувьд хангалттай гэж үзэж байгаа бол хүлээж авахгүй ч байсан болно. Ямар нэгэн байдлаар ингээд явж байгаа хүмүүсийг барьж тогтоогоод өөрийгөө зовоогоод тэ нэг хосын нөгөө нэг юм харилцаа шиг тэг гэр бүлийн харилцаа шиг ингэж болохгүй. Ганцаарлын гүн утга гэдэг бол маш хүчтэй. Ганцаарл гэдэг чинь хоёр талтай. Юу вэ гэхээр та яг ингээл нэг тамхит талтай. Тамхит татгаар яг тэр тамхи татчих үедээ ингээд тавьширдаг ч юм уу хүмүүс юу мэдэрдэг те. Тийм мэдрэнгүү те тамхиа хайчихлаар дахиад татмаар санагдах нэг юм одоо тийм донтолтын мэдрэмжүүд байдаг шүү дээ. Хүмүүсийн донтолтын мэдрэмжүүд яг тэр шиг найзууд гэдэг чиг ийм бас мэдрэмжүүд өгдөг. Юу гэхээр уулзмаар те бүр ингээд өдөр одоо юу гэдэг ямар нэгэн болгоод уулзаа шууд залгаад яриад хамгийн мах хуваалцмар санагдана. Тэгсээр нөх хуваалцаад ярьсныхаа дараа дарагдана те. Дарагдана эсвэл уурлна эсвэл ямар ядраатай юм бэ? Би тэгээ хэлсэн чи өөдөөс тэгчих юм тэр гэл хязгаарлагдсан мэдрэмж аавна гэх янз янз мэдрэмжүүдийг авч байгаа байхгүй юу? Тийм учраас юу гэсэн үг вэ гэхээр ер нь бол энерги гэдэг маш үнцэнтэй. Энерги гэдэг бол expensive гэдэг шиг одоо энэ цог ямар үнэтэй юм бэ? Энэ ширээ ямар үнэтэй юм бэ те? Энэ зүйл ямар үнэтэй юм бэ гэдэг шиг таны энерги гэдэг чинь маш үнэтэй байхгүй юу? Үнцэнтэй. Тэгээд энерги энэ үнэтэй юм а та хинтээ ярьж гин, хинтээ хуваалцж гин, хинтээ эрх чөлөөгөө мэдэрж гин те, хинтээ цаг зав зарцуулж гин гэдгээр шалтгаалаад таны энерги чинь ингэж хуваагдаж байгаа байхгүй юу? Тэгэхээр танд нэг тийм хязгаарлалтууд мэдрүүлдэг те, нэг таныг юм дарсан мэдрэмжүүдийг өгдөг, та нэг юм боолшилдод байгаа юм шиг санагддаг, та амар хязгаарлагддаг тэр хүнтэй хамтаа хараа бодол санаа бүх юм чинь ингэж хор хөнөөлтэй юм шиг мэдрэмж авчдаг, зүрх сэтгэл чинь өвддөг, гэмтдэг, зүрх чинь өвдөд байгаа бол та энэ мэдрэмжүүдээс өөрийгөө суллах буюу ерөөхдөө өөрийгөө эдгэх хэрэгтэй. Миний энерги гэдэг бол аягүй үнцэнтэй юм байна те. Би үнцэнтэй учраас энэ энергийг би ингээд тааж буюу хамгаалах хэрэгтэй. Таны энергийг таал хамгаална. Өөр хин нэг гарч байна. Илүү энерги чинь хамт хамгаалъя гэхгүй үстэй. Тэгэхээр таал хамгаалдаг учраас та ерөөхдөө ингээд эрх чөлөөтэй байх мэдрэмжүүдээ өөртөө бий болох хэрэгтэй. Эрх чөлөөтэй үзэл бодлоо хэлэх тэр тойргийг бий болгох хэрэгтэй. Эрх чөлөөтэй инээх, эрх чөлөөтэй уйлах, эрх чөлөөтэй хүсэл тэмүүлээ ярих те. Яг энэ мэдрэмжүүдийг та өөртөө бий болгох хэрэгтэй юм байлээ. Тэгэхээр зарим найз нөхдийн холбоогоо та өөрөө дуусгаж болно. Энэ бол угаасаа таны эрх шүү. Юу гэхээр зарим контакт, зарим холбоог заавал нэг юм үйл үртэй юм шиг өргөжлүүлээл явах шаардлагагүй. Уучлаарай. Тэгс санагдаад байгаа бол, эвгүй санагдаад байгаа бол та өөртөө хэлэх хэрэгтэй. Би энерги гэдэг бол маш үнэтэй тий. Миний энерги гэдэг чинь миний амийг хамгаалж байна. Миний эрүүл мэнд, миний гоо сайхан, миний бүх зүйлийг хамгаалж байна. Би энергитэй байж энэ амьдралд одоо өсөөд хөгжөөд амьдраад явж байна. Тэгэхээр би хэрэггүй тий дарагдсан мэдрэмж авдаг, чөтгөрийн мэдрэмж авдаг, айдас авдаг. Эсвэл ингээд нэг юм эрхчлөөгүй мэдрэмж авдаг энэ харилцааг бол би өөрөө цогсоомоор байна гэд урьдчилан сэргийлээд тэгээд ингээд хамгаалт хийгээд харилцаа болж болно. Юу гэсэн үг вэ гэхээр та нөгөө нэг өвчнөөс урьдчилан сэргийлээрээ эрт илрүүлэг гэж байна гэж одоо шинжлэх ухаанд яриад байгаа юм тест. Бид нэг ингээд ямар нэгэн та хэцүү өвчин тусчих үедээ эрт өөрийгөө илрүүлээрээ эрт ингээд шинжлэхээ өгөөрөө цусаа шалгуулаараа, ясаа шалгуулаараа, шээсээ шалгуулаараа гэдэг байгаа юм тест. Яг тэр шиг бид нар ч гэсэн ер нь бол энэ дэлхийн ертөнцийн айцын мэдрэмжүүдэд эрт өөрийгөө илрүүлээд тэгээ орчин буюу энэ тойргоо ингээ бодоод за надад ийм харилцаатай ямар сайн ч ус муу ч ямар нэгэн байдлаар энэ хүнтэй харилцаа тогтоосон гэдэг нь надад ямар нэгэн контакт буюу байх л ёстой байж гэдгийг хүлээн зөвшөөрнө. Тэгвэл түүнийгээ өргөжлүүлэх үү, өсөх үү, хөгжүүлэх үү, сэрэмжлүүлэх үү, өөрийгөө хамгаалах уу гэдэг чинь таны сонголт байхгүй юу? Ер нь бол хүн гэдэг өөрийнхөө энергийг хамгаалж авах хэрэгтэй юм байлээ. Хэрэгтэй үедээ өөрийгөө хамгаалаад хэрэгтэй үед ингээд би түрүү хэлсэн шүү дээ би лайв хийхээс өмнө би яг нэг жил ингээд бүр ингээд бүх хүмүүсээс харилцаагаа салгаад зөвхөн энэ өөрийнхөө судалж байсан юмнуудаа цаг цаваа зарцуулаад явж исэн гэд тэр нь миний хувьд өөрийгөө хамгаалсан тэр жил болж өнгөрсөн юу вэ гэхээр бүхэл ингээд нэг найз маань зөв гэж яриад нэг найз маань буруу гэж яриад нэг нь эндээс хор хөнөөлтөй зүйл хэлээл нэг нь эндээс магтаж урамшуулаад тэрийг ингээд цензуурлаад тэрийг шийдвэр гаргахад надад аюу төвөгтэй байсан. Хүн болгоны үзэл бодолд нь тааруулаад хүн болгоны яг нэг юм намайг харахыг хүсэж байгаа тэр дүрээр нь амьдрах аюу төвөгтэй байсан тий. Тэр хүн намайг ингээл гоё гэж харсан бол би гоё харагдах гэж хичээгээл эмгтээлэг гэж харсан бол эмгтээлэг харагдах гэж хичээгээл эндээс хүчтэйгээ харсан бол би хүчтэй харагдах гэж хичээгээл айгу төвхтэйтэй айгу эрхчлөөгүй нэг юм өрхтөлцсөн юм шиг өөрийгөө нэг юм гаванд ингээд гавлуулсан юм шиг мэдрэмж авдаг байхгүй юу. Тийм учраас шууд тэр гаваа тайлаад яг өөрийнхөө орчныг өөрөө бүрдүүлээд өөрийгөө урьдчилан сэргийлээд буюу өөрлөгөө халдах тэр бүх харилцаанаас би өөрийгөө хамгаалаад яг ганцаараа байгаад яг өөрийгөө мансууруулахгүйгээр те хүмүүсийн үзэл бодол ороод ирчихээр хүн чинь яг үдчихэж байгаа тулж байгаа айгу мансуурчдаг байхгүй юу. Юу гэхээр
зөв ч юм шиг мөн ч юм шиг таны замыг чи айгүйх ганхуулна хажуудлаас чи ингээл зөв юм яриад буруу юм яриад чи стат бясалгалын багш ээжэж инглээ тэглээ. Юу гэсэн үг юм бэ? Бясалгалын багш гэхээр яад юм бэ? Тэ бясалгалын багш байсан ч гэсэндээ би чи хүн штэ инээ ханаа дуулна бүжиглэн хүсэл тэмүүлэл надад төрнө. Амьдралдаа би чинь авахыг хүсэж байгаа зүйлүүд зөндөө байна. Үзэж туулж мэдрэхийг хүсэж байгаа зүйл зөндөө байна. Яг өөрөөхөр ирчлүүдэ байх гэхээр нэг юм баг зүйлчээд тэр багаар ингээд байлах гэдэг юм шиг санагдсан мэдрэмжүүд надад маш төрж байсан. Тийм учраас би зарим зүйл золиос хэрэгтэй, амьдралд зарим зүйл золиос хэрэгтэй. Юу гэхээр үнэхээр хамт баймааргүй байгаа хүнээсээ холдоод тэр хүнтэй хамт баймааргүй байгаа мөртөө бусад найзуудтайгаа хамт байхыг хүсэжсэн ч гэсэндээ окей, амьдрал золиос хэрэгтэй нөө. Гоо сайхан золиос хэрэгтэй гэдэг шиг те амьдрал золиос хэрэгтэй. Би үнэхээр энэ хүнтэй одоо бусдтайгаа харьцаад байвал энэ үнтэй ч гэсэн ингэ харьцаал явах юм байна. Тэгэхээр би үгүй би өөрийнхөө энергийг ерөөс ямар нэг юм хэрэггүй зүйлүүдэд одоо те шим шүсээ соруулмааргүй байна. Энерги гэдэг бол үнцэнтэй. Миний үнцэн, миний бүх баялаг байхгүй. Тийм учраас би өөрийнхөө баялагийг ингээд хит юм зүйлд ингээд юу ямааргүй юм зарцуулмааргүй байна гэж шийдвэр гаргаад яг ингээд 1 жил бараг 2 жил ч юм ингээд ер нь айгүй холдчихсэн найзуудаасаа. Тэгээ тэр жилүүдэд би бүр үнэхээр гайхамшиг мэдэрсэн. Юу гэхээр би жинхнээс өөрийгөө илэрхийлж сурсан, жинхнээсээ өөрийгөө сэрэмжлүүлж сурсан, жинхнээсээ би өөрийгөө ингээд талент хараад би чи ийм хүн юм байна штэ гэдгийг ойлгосон. Ягаад бол өмнө ингээд найз нөхөд оролцоод чи тийм чи ийм хөөрхөн чи ийм ухаа гэх янз янз хэлэхээр хүнчээг өөрийгөө харч чаддгүй юм байлээ. Яг талент харснаа би чи аль нь үлээ гэдэг ингээд дүрээ бараг ингээд мартцсан байгаа юм шиг байгаад байдаг. Гэтэл ингээд гоё эрх чөлөөтэй freedom байхаар те гинжлэгдсэн гинжнүүдэд тастаад урагшлахаар ингээд үнэхээр гоё өөрийнхөө сайн талыг олж харна, мууч талыг олж харна. Энэ нь бол нөгөө бүр миний дотор байгаа тайлагдаагүй нууцуд ингэж гарч ирнэ. Бүр үнэхээр гоё байсан. Тэгээд ер нь бол гэхдээ насан туршдаа тэр найз нөхдөсөө хол бай гэж хэлж байгаа юм биш шүү. Тодорхой хугацаанд өөрийгөө олдлоо, өөртөө ажилтлаа, өөрийгөө чөлөөлтлөө те. Нэгэнт ингээд та өөрийгөө чөлөөлөөд олоод мэдсэн тохиолдолд хинж таныг одоо ямар ч хүн тантай ингээд харьцсан, ямар ч хүн таны амьдралд орж ирсэн, та тэр хүний нөлөөнд автгаа болждог учраас яг тэр үедээ бол бүх хүнтэй харьцаад тэгээ бүх хүнд газар дуулаа хийгээд сайн таанч муу таанч ингээд харьцаж үзээд өөрийгөө ингээд бүр мэдрэх хэрэгтэй. Би яг одоо чадчихэв нөө. Тэгээ яг одоо би айгүй олон хүний дунд ороод өөрийгөө илэрхийлж чадчихэв нөө. Ингээд одоо ч гэсэндээ зарим хүмүүс ингээд хүрээл дунд орохоор ингээд нэг жоохон намайг ойлгохгүй байгаа ч юм уу те нэг эвгүй мэдрэмжүүд авдаг. Гэтэ өмнө нь бол ингээд тэрэн дээр ингээд айгүй жоохон юм гондолт ч юм уу те тиймэрхүү мэдрэмж авдаг байсан бол одоо аюугаа санагдана. Вау. За дахиад миний тайлаг үсэдэг байгаа юм байна те. Вау, би миний дахиад мэдрэх ёстой мэдрэмж байсаар л байгаа юм байна. За энэ мэдрэмжийг би эдгэх юм байна. Энэ мэдрэмж дээр ажиллах юм байна. Энэ дэр би төрөлдсөн байгаа юм байна гэдгийг тэр хүмүүсийн ачаар аюугаа олж авдаг гэх юм уу. Тэгээ олоод авч байгаа болохоор тэндээсээ ингээд өөрөө өөрийгөө дахиад хурдан холбож эхлэн, дахиад хурдан ирж хайж эхлэн, дахиад өөртөө ажиллаж эхлэн ингээд маш гоё чөлөөлтүүд болдгоо. Тийм учраас зарим хүмүүс ингээд хараа над дээр орж ирээ та нар мэдхүү маш олон ингээд найзуудгүй хүмүүс байдаг тийм дэлхийн ертөнцийн дээр айгүй ингээд сонинч гэх юм уу те бүр багасаа л найзуудгүй байсан. За яг энэ сүнсний ч юм уу бүр ингээд хамаагүй маа нууцаа яриад нэг орон дунтаад инээгээд идэж уугаад нүүр амаа бодоод ингэж явдаг найзууд байдаггүй. Яг ингээд амьдралд холбоотой хүмүүс гарч ирэн л те холбоотой хаяа нэг ярьж марсуудаг хүмүүс байдаг ч гэсэндээ яг найз гэж одоо хэлэхэд арай бэлэн биш ч юм уу те. Тийм хүмүүс бас байдаг. Энэ юу гэсэн үг вэ гэхээр та өөрөө дайчин сүнс гэсэн үг байхгүй юу? Та өөрөө дайчин сүнс. Та энэ өөрийнхөө бүх дүрийг өөрөө олж нээх ёстой. Энэ дэлхийн ертөнцид танд тийм даалгавар өгсөн гэсэн үг. Хөөе одоо те цэцгээ, навчаа, тунгалгаа, сараа хэн бэдэ? Та өөрөө өөртөө зугаацах ёстой гэсэн үг. Юу вэ гэхээр та өөрийнхөө амьдралыг өөрөө адал явдал болгох ёстой гэсэн үг. Танд ингээ 10 найзтай хүн, нэг найзтай хүн хоёрын хоорондын одоо нийгмийн статус хүрээлэл уулзж байгаа учирч байгаа орчин өөр шүү дээ. Тэ найзтай хүн чинь ингээл гадуур дотор яваал ингээл уулзаж уулзрал хувцсанараа хүртэл ингээл ээлжлээ солиол нэг нэгэндээ зөвлөгөө өгвөл нэг нэгээ тодорхой хэмжээнд өсөрдөг штеп. Гэтэл найзгүй хүн гэдэг чинь аягүй хэцүү байхгүй. Гэхдээ үүний сүнслэг одоо утга учир нь юу гэхээр та бол дайчин сүнс юм байна. Танд хин нэгний заавал ингээл урьдчилан мэдээ сэргээлээ сайн найзтай одоо яг амьдралын хувьд бол найзгүй айгүй ганцаардмал айгүй уйдгартай гомдмоор юм шиг санагдаж байгаа ч гэсэндээ сүнслэг утга учираараа бол та дайчин сүнс. Та өөрөө өөртөө ажиллана. Та өөрөө өөрийнхөө чөтгөрлөг зан чанарыг өөрөө олно. Бурханлаг зан чанараа өөрөө олно. Өөрөө өөрийгөө зугаацуулах буюу амьдралдаа адал явдалтай хандна. Энэ адал явдалтай хандснаасаа өөрийнхөө төрлийг дээшлүүлнэ, өөрийгөө ойлгоно, өөрийгөө мэдэрнэ, сүрэг энергич, эрэг энергич ойлгоно. Мансруулах бод зариг тамхи юу гэдэг энэ амьдралын хүмүүсийн татагдаад байдаг бүх муу мухай зүйлийг өөрөө мэдэрнэ, үзнэ, амтлан эндээсээ өөрийгөө одоо хамгаална, өөрийгөө холдуулна, өөрийгөө чөлөөлнө гих мэтчлэн зүйлүүд болно. Тийм учраас ингээ найзгүй хүмүүстэй хэлэхэд харин ч таацтай. Таны дотоод сүнс чинь гүндээ цөхрөл
гэдэг зүйлийг мэдрэхгүй гандан буурахгүй ганцаараа дайчин учраас та яг нэг тийм сүнсний гайхалтай найз байхгүй байгаа байхгүй. Гэтэ ер нь бол цаг бүх юм дуусаагүй байна. Уучлаарай, жоохон хүлээжээ. Дахиад таны альч насан дээр, альч мөчлөг дээр та бэлэн болох үед танд ямар ч төрлийн найзууд гарч ирж болно. Яг таны сүнсний холбоотой те бүр ингээд өмнө ингээд сайн үеийн үрээр ингээд би биентэйгээ амлалт өгсөн найз тань одоо хүртэл танд гарч ирээгүй байгаа бол та бэлэн болоогүй байгаа байхгүй. Та өөрөө олоогүй гэсэн үг. Тэгэхээр тэр найз тань уг нь тантай найзлаад бүх юм чи өсгөөд эрэг энерги чи сүрэг энерги чи эрэг болох гээд хүлээж байгаа боловч та өөртөөгөө ажиллахгүй та өөрийгөө боловсруулаагүй болохоор яг тэр нөгөө гоё амлалтаар уулзсан те эрэг үеийн үрээр уулзж байгаа тэр найзтайгаа таралдаагүй байх тохиолдлууд байдаг. Тэр найзтайгаа таралдахын тулд та өсөх хэрэгтэй, хөгжих хэрэгтэй, сайжрах хэрэгтэй, дахиад илүү өөртөөгөө ажиллах хэрэгтэй болж байна гэсэн үг байхгүй юу? Яа найз гэдэг бол бүр үнэхээр баялаг сэдв. Энэ бол бүр ингээд үнэхээр маш чухал сэдв. Заримдаа бид нарыг найз гэдэг зүйл харанхууруу чиглүүлдэг те заримдаа бидрийг газардуулдаг чи хин юм бэ хаанаас ирсэн бэ гэдгийг сануулдаг заримдаа бидрийг өсгдөг заримдаа бидрийг бүр гүн гүнзгий цөхрлөөс гаргадаг заримдаа бидрийг гүн гүнзгий цөхрөлд унгаадаг би энэ бүх мэдрэмжүүдийг өөрөө бол мэдэрч үзсэн би заримдаа маш их найзуудтайгаараа бахархаж баярлж исэн амьдрал минь хамгийн дээд үе гэж байгаа бүр үнэхээр гүн гүнзгий цөхрөлд ороод ямар амар юм бэ гэж амьсгаа богдуулсан юм шиг хоолоогоо бүр ингэ базуулсан юм шиг мэдрэмжүүд авч исэн үед минь байгаа сэтгэл минь ингээд ааж маажмаар идгээд ажил мэргэжлээ олоод өөрийгөө өөрийнхөө хөшгийг ингээд бүр тайлж чадсан энэ миний найзуудын одоо ач гавьяагаар гэдэг шиг тийм найз гэдэг энэ ойлголтын ач гавьяагаар би өөрийгөө хайж олж авсан. Гэхдээ надад нэг зүйл байдаг. Би бүх амьдралдаа надтай таарлцсан бүх холбоо, надтай найзалж байсан бүх хүмүүстэй талархдаг. Талархлаа. Би одоо бүр ингэж хэлмээр байдаг те. Чамд маш их баярлалаа. Талархлаа. Чиний ачаар чи надад найз гэдэг ойлголтыг ямар нэгэн байдлаар ойлгосон учраас би өнөөдөр энд байгаамаа. Би өнөөдөр ингэж өсөөд хөгжөөд боловсроод өөртөө ажилласан юм а. Чиний надад хэлсэн гүн гүнзгий таагүй үгнээс чи ачаар би өнөөдөр өөрийгөө хөгжүүлж өөрлөгөө олж харж өөртөө ажиллаж чадсан юм а. Тийм учраас бүх таагүй буюу миний харилцаа бүх дууссан найзууд яг ингэж хэлмээр байдаг. Мөн надтай үргэлжлээд явж байгаа, надад боломжийг гаргаж өгж байгаа, надад маш гоё таашаалыг мэдрүүлдэг, надтай юунд ч гацдаггүй, гацсан байх үед минь хөдөлцөөж цаашаа явдаг найз нартай бол бүр үнэхээр те маш их баярлалаа. Энэ гоё гинжлэгдсэн гинжнээс намайг сулж өгсөнд баярлалаа. Надтай холбоо тогтоосонд баярлалаа. Чи бид хоёрын амьдрал ингээд сайн үүлийн үрээр холбогдсон учраас хоёулаад нэг нэгээ гацаахгүй нэг нэгээ ингээд сайжруулад хөгжөөд инээгээд одоо хамтдаа хөгжөөд хамтдаа боловсроод явж байгаа юм байна тийм үү. Тэгэхээр та нар ч гэсэндээ яг ингэж хэлэх тийм одоо найзууд байна уу? Та яг одоо ингээд над чиг хин нэгэн зориулж хэлмээр байвал хин хинд баярлаа гэж хэлээд дуусгаад хин хэнийг хамтдаа юу ч болсон хамтдаа би биесээ зогтохгүй шүү би биенээс урахгүй шүү цаашаа хамтдаа үргэлжлэе шүү гэж хэлмээр байдаг вэ. Ингээд яг дотроо ийм бяцлалаас байдаг байхгүй юу? Юу гэхээр нөө явуулсан хүмүүсээ бити 50 мөн үлдчихэж байгаа хүмүүсээ бити үл тоо гэдээ би үг хэлсэн шүү дээ. Яг тэрнтэй ингээд утга кейс нэг ижлэгийн бяцлал байдаг. Юу гэхээр амьдралаас явж байгаа бүх найзуудаа ингээд өөрөөсөө явж байгааг ингээд дотроо төсөөлөөд тэгээ бүх талархсан үгнүүдээ хэлээ. Чамтай холбоо тогтоосондоо, чамтай хамт байсандаа, чамаас юм сурсандаа, чи надад зарим тохиолдолд сайнаар, зарим тохиолдолд муугаар нөлөөлжсэн би бүгдийг хүлээн шүрж байна. Би ч гэсэн чамд сэтгэл зүрхээ гаргаад найзтай явж байсан энэ цаг хугацаанд би талархаж байна. Баярлаа, баяртаа гэдэг ингээд гинжи холбоогоо таслаад найзтай бүх талархлуудаа хэлээд явуулдаг. Тэгээ үлдчихэж байгаа хүмүүстэй ингээд явуулсан талаа хараад нэг талаа харсан чинь ингээд үлдчихэж байгаа таны амьдралд үлдчихэж байгаа найзуудтай ингээд бүр таталцлаа улам нэмээд тэ энергийнхаа буюу хайрын таталцлыг нэмээд мэдрэмжээ улам дээшлүүлээд талархлаа цаашаа өвлсөн цаг хугацаагаа би чамтай хамт туулгаад маш их баяртай байна. Тэгээ чи миний хажууд байгаад би чиний хажууд байгаад би маш их талархаж байна. Би чамайг ингээд надын амьдралд үлдсэн учраас үл тоохгүй цаг хугацаагаа зарцуулна энерги хуваалцсан тэ цаг хугацаагаа зарцуулна энерги хуваалцсан мэдлэг оюун бүх юмаа хуваалцнаа гэд ингээд хэлдэг ийм бяцлал байдаг. Энэ бас эдгэрэлтийн бяцлал. Маш олон хүмүүс яагаад ийм бяцлал гарч ирээд байна гэхээр маш олон хүмүүс найзаасаа юм карма авдаг байхгүй нөө трама гэдэг шиг тий. Би энэ карма трама хоёрыг баян ингээ холио хэлчихдэг. Одоо нөө трама авдаг юу гэхээр зарим найз нь ингээд айгүйх ингээд одоо юу гэдэг сэтгэлийнх нь гүн рүү орсон найз гэж бүх нууцыг мэддэг шүү дээ. Нөгөө сайнтаа, муутай, муу сайнтаа бүх харилцааг нь мэддэг болохоор доошоо хийхэд жамархан, дээшээ гаргаж ирэхэд жамархан байдаг байхгүй юу? Тийм учраас хүмүүс ер нь хөвчлэн нөгөө нэг юм эдгээгүй сэтгэлээс үүдээд найзуудаас айгүйх тийм трама авдаг, амар үгийн шарх авдаг, тий айгүйх ингээд одоо айц бүр мэдэрдэг янз бүр байдаг. Тэгсэн ирнээ салж чаддгүй, найзалж чаддгүй, найзлах ёстой юм шиг байгаад байдаг. Тэгсэн ирнээ цаашаа ингээд сэтгэл зүйн ингээд гоё хамтдаа байхаар таашаал мэдрэхгүй тохиолдлууд гардаг. Тийм учраас иймэрхүү тохиолдолтой бол хэдүүлээ одоо
тийм сонио ингээд найзуудаас юм трама аавна гэдэг чинь та юунаас авч ийн гэхээр та тэр найзуудаас авч байгаа биш байхгүй юу? Тэр найз чинь таныг траматуулаад байгаа биш. Таны сурах ёстой мэдрэмж, ухаарах ёстой ухаарал, ойлгох ёстой зүйл чи ойлгогдоогүй, та тэрэн дээр боловсроогүй байгаагийн шинж. Та тэр сэдв дээр боловсроогүй байгааг зүгээр тэр найзыг чинь царай зүсээр дамжуулаад танд ингээд мэдрүүлж байгаа. Тэр муухай үгийг хэлүүлж байгаа, гүн гүнзгий шарахыг нь сэтрээж байгаа, зүрх сэтгэлийг нь ингээд өвтгөж байгаа. Тэгэхээр та хин нэгэн найзаасаа ямар нэг ингээд одоо гимтэл, гомдол тэ санаа зовлоод юу гэдгийг таныг ингээд сонь сонгоор хэлсэн үг ингээд бодогдоод гомдоод байгаа нь таны дотор энэ зүйл идэж амжаагүй байхад нь тэр хүнээр дамжуулаад ороод ирсэн гэсэн үг. Тэгэхээр идэгцэн бол та шархаа идгээсэн бол дахиад цаашаа явна. Идэж чадаагүй бол та ажиллана. Ерөөсөө л тийм байхгүй. Тэгэхээр яг бидний ингээд энгийн амьдралаар харахаар тэр хүн тань руу дайрсан юм шиг харагдаад байгаа боловч сүнслэг ертөнцөөр харахаар зөвхөн тэр хүний холбоогоор дамжуулж жам ёс дэлхийн ертөнц танд тэр мэдрэмжийг чинь харуулсан, үзүүлсэн, мэдрүүлсэн гэсэн үг. Тэр ийм ингээд гой ингээд бидний сулалж явуулах ёстой, тэ тавьж ойлгох ёстой, өөрийгөө ингээд бүр эрүүл болгох ёстой зүйлүүд гэж байдаг юм аа. Дэлхийн ертөнцийн бид нар чинь ерөөсөө л эрүүл, жинхэнэ энергиэрээ хайрыг доторшоогоо оруулдаг, нэвтрүүлдэг, хайрыг гадагшаага цацдаг байх ёстой байхгүй юу? Тэгмэд бид нар чинь хайраа ингээд нэвтрүүлэхгүйгээр хамгаалчдаг ч тэ ингээд хад чулуу шиг болгочоод хин нэгэн таныг хайрлах гад, хин нэгэн тантай найзлах гад ирэнгүүтээ уучлаарай гэдэг ингээд зайгаа барина. Тэгмэд та өөрөө нэг хүнд айгүйх татагдаал, найзлмаар, нөхрөлмөр цагаа зарцуулмаар байгаа мөртлөө доош орчих гээд байгаа юм шиг санагдаад за окей энэ аяг бол намайг тоохгүй эсвэл окей байлээ энэ хараасгүй ч найзлахгүй ч гэдэг юм уу те ингээд нэг юм сонио хайрыг нэвтрүүлэх орон зай байхгүй болсон хайрыг мэдрэх орон зай байхгүй болсон яваад байдгаас бид нар мэддэггүй энэ бол ерөөсөө идэх ёстой байсан юм а идэхгүй зүрх сэтгэлээ чулууж болчиход байгаа байхгүй үгүй дээ таны амьдралд өчнөө олон нууцлаг харилцаанууд үлдчихсэн байна таны амьдралд өчнөө олон харилцаанууд тэгтээ тэргүй хүүхдэл тань гарч ирнэ маш гоё найзууд янз янзын найзууд гарч ирнэ та зүгээр л тэд нартайгаа ингээд байрч тогтоох гээд байхгүй эсвэл нэг юм донтоод байхгүй те эсвэл нэг юм амьдралд нь оролцоод хүний шимсөөс үрээд байхгүйгээр зүгээр л гоё чөлөөтэй харилц хайрыг зүгээр нэвтрүүл хайрын орон зайгаа битгий хаа тэгээд хүнтэй харилц явмаар байвал окей бай гэд явуул те ирмээр байвал ой сайн уу гэд хүлээж аав тэгээд ийм гоё нөө чөлөөтэй бай бити энэ сүүдэртэйгээ зуралдаа те сүүдэртэйгээ зуралдаал ингээд эрэхт нь хүлээж авахгүй явахт нь явуулахгүй байж болохгүй зүгээр тэгтээ тэргүй жамнаас та хоёр уулзах хэрэгтэй бол тэгтээ тэргүй жамнаас та хоёрыг уулзалдаг байхгүй та хоёр найзлах ёстой ингээд цаашаа өнгөрүүлэх цаг хугацаа танд байгаа бол тийм хувь тавилан байгаа бол тэгтээ тэргүй яаж ч муудалцсан байсан дахиад уулздаг байхгүй нэг гүүрэн дээр таардаг байхгүй гэдэг шиг тий тэгээд ингээд яг гүүрэн дээр тэр таарах цаг хугацаанд болоогүй байхад нэг амар хүчилж уулзаал хүрээлүүлж уулзаал хүн амьтнаар дамжуулж уулзаал хүн амьтнаар ятгуулж уулзна гэдэг бол уучлаарай нөө энэ болоогүй байна гэсэн та зүгээр л уулзах ёстой цагтаа уулзах ёстой газараа уулзнаа бэлэн болохоор тэр хүнийг та хүлээж авна бэлэн одоо болоогүй бол уучлаарай хүлээж авахгүй хүсгүй зүйлээ бити өөртөө тулгаа шийдвэр гаргаж чадаагүй шийдэгдээгүй байна гэдэг бол таны сэтгэл эмчлэгдээгүй байна гэсэн үг ээ. Эмчлэгдээгүй байгаа бити асуудлыг бусдаар дамжуулуулаад хин нэг найзад нь хэлдэг ч тийм. Та хоёр ингээд модалцсан тэр хоёрыг эвлэрүүлээ гэж янз бүрийн уулзтмалд зохиогоол ингээд шахалцсан хоёр зүрхийг уулзуулах гал тийм. Уулзуулаад бигээ уучлмаачл. Тэр чинь ингээд гаднаа ингээд найзуудаа эвлэрчж байгаа юм шиг харагдаж байгаа учраас мөртлөө дотроо худлаа байхгүй. Тэр чинь яг бүр нэдгээгүй. Харин ч бүр ингээд дотроо бүр амар гүн өвдөл үсгэж байгаа байхгүй. Тэрнийхээ оронд яг бэлэн болоод жам яс таныг одоо уулз гэж хэлээд таны зүрх дотоод сүнс зүм мэдрэмжтэй нь одоо би уулзна гэдэг амлалт өгөөд ингээд суларж агаад ингээд цаг хугацаагаар уулзж байгаа жинхэнэ эдгээд уулзж байгаа бол та хоёр дахиад харилцаа байна гэсэн үг. Жинхэнэ эдгээгүй уулзахгүй байгаа бол битгий хүмүүсээр ингээд тэ дамжуулуулж ч юм уу ингэж нэг уулзаад ах шаардлага байхгүй. За тэгээд бид нар ингээд найзуудынхаа ачаар аюугаа өөрсдөө бүтээлээ тий хангалтгүй байсан чинь одоо та хангалттай болж байна гэдэг нь бол та өөрийгөө бүтээсэн гэсэн үг ээ таны найз танд одоо хийх ёстой бүх зүйлээ мэдрүүлсэн гэсэн үг ээ хийгээд өгсөн гэсэн үг ээ танд атаахаж үзүүлээ тантай муудалцлаа таныг дарлаа тантай хуваалцлаа таныг өргөлөө таныг өсөглөө таныг хайрлаа гэд найзуудаасаа бид нар маш олон мэдлэгүүдийг маш олон мэдрэмжүүдийг авч байгаа эн чинь нугасаа зүв байхгүй яг л ингэж л явах ёстой ингэж л ухамсар чинь тэлдэг байхгүй ингэж л салхан салж нийлхэн нэг одоо нэг хүн орж ирж нөгөө хүн гарч тэ энэ хайрын орон зай чинь чөлөөтэй байж хаалхан нээлттэй байж ич бид нар амьдралаа мэдэрдэг амьдралаа ойлгодог за дээрэс нь өөрийнхөө сүудрүүдийг идгээдэг өөрсдийнхөө шархуудыг идгээдэг ингээд амьдралаа хин нэгний хяналтаар биш баг багаар бусдаас орж ирж байгаа хяналтыг баг багаар сулруулад өөрөө бүр ингээд ямарч
Хяналтгүйгээр жинхэнэ өөрөөхөө удирдах, өөрөөхөө контролдох боломжтой болтгоо гэсэн үгээ. Тэгэхээр бүр ингээл найзуудынхаа хамаарлыг хэтэрхий өндөр байлгаалтай бүх юм дээр юм контролтой, хяналттай, хязгаартай болгоол. Тэгснэ бүр ингээл найзуудынхаа үгийг юу ч авдаггүй те. Юм хэлээд очиж бүр сонсдоггүй. Иймч байж болохгүй. Ерөөсөө л яг гой баланстай зүр сэтгэлээ мэдэр. Зүр сэтгэлээ мэдэр. Яагаад гэвэл би энэ лайвын өмнө танд хэлсэн шүү дээ. Дэлхийн ертөнц өөрчлөгдөж байна. Бурхтын хүч өөрчлөгдөж байна. Энэ дэлхийн энерги өөрчлөгдөж байна. Бүх юм өөрчлөгдөж байна. Юу вэ гэхээр одоо бид нар ингээд хиймэл оюухан гэдэг юм гарчлаа штэ. Хиймэл оюухан чи бүх юмны урд дуур ороод таны хийдгүй байсан юм хийгээ заадгүй ойлгохгүй байсан юмыг ойлгуулад ингээд эрдэм мэдлэгийг олж авах үнэхээр easy болчихж байгаа байхгүй. Үнэхээр амархан болчихлоо. Инхээр хүмүүс юугаараа ялгарх вэ? Энэ хиймэл оюухан гэдэг юмнаас юугаараа ялгарх вэ гэхээр мэдрэмж зүрх сэтгэл гэдэг юмараа л ялгарх байхгүй юу? Зүн сөв мэдрэмж зүрх сэтгэл гэдэг зүйл энэ хиймэл оюухан гэдэг зүйл байхгүй байхгүй. Тэгэхээр хүмүүс чинь мэдрэмжээ дагдаг, зүрх сэтгэлээ дагдаг, өөрийнхөө зүн сонг дагдаг хүмүүс чинь жинхэнэ хүн болж үлдээд үлдсэн нь бол одоо зүгээр мэдлэгийн одоо мэдлэг энэ технологийн нэг боолоод болоод үлдэн штэ тий. Тийм учраас одоо би танд хэлье. Та зүрх сэтгэлийнхаа хайрын орон зайг бити хаагаарай. Хайрын орон зайгаа хаалгаад сайн нээгээрээ тий. Тэгээ өөрийнхөө мэдрэмжүүд, өөрийнхөө хэсгүүдийг сайн мэдрээрээ. Дээрэс нь өөрийгөө бити ингээл мэдлэг гэдэг бол ерөөсө хинч олж авч чадах зүйл шүү дээ. Ерөөсө та өхөөгүй левел, ерөөсө түгжээгүй левел хинч сурах зүйл. Энэ мэдлэгийн араасны хөөцөлтөд бүх цаг цаваа зарцуулаад бүх амьдралаа зарцуулаад авах шаардлага байхгүй шүү дээ. Одоо энэ хиймэл оюухан чинь энэ юу яад ингээл бичгэд бүгдийг тайлбарлаж өгч штэ. Харин юугаараа бид нар ялгарх вэ? Мэдрэмж, зүн савн, хайр, яг өөрийнхөө замыг сонгож чадж байгаа дотоод амьдралын утга учир олж чадсан уу, олж чадаагүй юу? Тэгэд өөрийнхөө байна уу, байхгүй байна уу? Өөрийгөө чөлөөсөн үү, чөлөөлөөгүй юу, идэгсэн үү, идгээгүй юу? Гэдгээрээ л бид нар ялгарна. Тэгэхээр хүмүүс бол идэгчсэн өөрийнхөө зүн сонгороо байдаг, яг өөрийнхөө байдаг хүмүүст угаасаа хүссэн үсэйг дурлна. Тэгэхгүй яг ингээл гаднаасаа юм багтай те. Тэгсэн нэг амар гаднаасаа айгу гоё зөвхөн харагддаг. Би тэгнэ өнгөрсөн 100 тийм хүмүүс татагддаг байсан баг. Одоо тийм хүмүүс ч айгүй сонирхолтой болсон шүү дээ, тий. Аль хэдийн нэг юм гаднаас амар гоо гонж монж өмссөн ч юм уу, айгүй гоо аль биесны уцалцсан, айгүй гоо брэнд өмссөн, тий. Тэгсэн тархилгоор руу орохоор яг мэдлэгтэй бич болно, мэдлэгтэй. Гэхдээ зүрх рүү орсон чи зүрх нь бүр шархалцсан, идэлцэн, хайрын орон зайг оруулдагчгүй, нэвтэлдэгчгүй, өгдөгчгүй, хуваалцдагчгүй, яадагчгүй. Зүгээр л нэг юм өөрийгөө юм робот гэж бодцсон, тий. Тэгэл өөрийгөө яг ингээд нэг юм би ингэс та тэгс та чи сайн ажил ингэдэг гэл хүнтэй бүр ингээл цаг хугацаа юу вэ энэ тэр ур чадвараар ингэж үнэлж шүүж ярьцаж марцаал тий. Эн чин хоцрогдчихсон, аль хэдийн хоцрогдсон. Одоо бүр айгүй гой мэдрэмжтэй яг өөрөөрөө байж чаддаг. Бүх юма ямар ч баггүйгээр хөшиггүйгээр уудалж чаддаг, хуваалцаж чаддаг зүрх сэтгэлтэй амьдлаг хүмүүс энэ дэлхийн ертөнцийг цаашаа удирдна. Тийм хүмүүсийг бид нар угаасаа хүсэж байгаа. Та тийм болохын тулд танд энэ уулзж байгаа, учирж байгаа бүх хүмүүсээсээ мэдрэмж мэдэгдэхүүн авах ёстой. Та тэдгээр хүмүүсээсээ битгий өвчлөл аваад идэгрэлтүүдийг ав, идгэж чадаагүй сэтгэл зүйн мэдрэмжүүдээ идгээ, дахиад цаашаа ажил, дээрэс нь сайтар ажиглаарай. Яг одоо танд ямар гоё хичээлүүд байгаа юм те. Атаархдаг найз ч юм уу, таныг дардаг найз ч гэдэг юм ингээд жоохон хэцүү кармик харилцаатай найзууд байвал ямар гоё юм бэ. За энэ ийм ном юм байна. Тэр тийм ном юм байна. Би ийм мэдрэмжүүдийг энэ хүмүүсийн ачаар авч байгаа юм байна гэд гоёор хар те. Тэгээд тэр хүмүүсээс хангалттай гоё сураад ингээд өөрийгөө өдөр болгон гоё хөгжүүлээд мэдрүүлээд яв. Тодорхой хугацаанд ингээд зайгаа авч болно тий. Тодорхой хугацаанд за байж та одоо би өөрийгөө боловсруулах гэх жоохон зайгаа авчиадаа гэж зайгаа авч болно. Таслах ингээд ярихгүй байж болно, холбогдохгүй байж болно, цаг зав энерги зарцуулахгүй байж болно. Идэгснийхаа дараа буцаагаад алхам хийн. Буцаагаад амьдрал ертөнц хувь зай таныг ингээд холбогдуулаад ирнэ. Хараа ингээд бурхан чөтгөр хоёр нэг цаг дор яг зэрэг байдаг гэж байгаа шүү дээ. Хүн одоо нөгөө яг алганы ингээд дээдл доотлол гэдэг шиг хамтдаа нэг нэгээ хязж харддаггүй мөртөө яг л ингээд алгат байж ээж тэнгэрч байж ээж ингээд яг нэг гар болж байгаа биз. Яг тэр шиг нөө хараал бол ерөөл бол хараал гэдэг сургаалтай яг адилхан байхгүй юу вэ гэдэг чи ерөөсө бидний бүх харилцаа сайнтай муутай хоёр тал байгаа. Сайнын сургалт хичээл гэж аваад авах юм аваад өөрийгөө хөгжүүлж чадвал тэр харилцаа таны бүрстэ хамгийн гоё харилцаа. Тэр бол сүнсний холбоо. Тэр бол таны эрхчлөө байхгүй. Гэтэл мууг нь хараад нөө тэр намайг дарамтлаад байдаг, тэр намайг ингээд байдаг гэд ингээд бодчих юм бол та нөө хичээл авч чадахгүй боловсрохгүй хөгжихгүй юм чин дараагийн левел ахгүй. Та яг тэр цэг дээрээ боолчлогдоод, яг тэр цэг дээрээ өөрийгөө хязгаарлаад, яг тэр цэг дээрээ өөрийгөө зогсоогоод өвдцэн нөгөө баян юм ярахаар би тийм травматай, би ийм травматай гэдэг болчих гээд байдаг байхгүй юу? Бид нар одоо энэ травманууд эмчлэх гэж энэ дэлхийн ертөнцийн чинь эмчлээч, ингэж идгээч, тэгж идгээч, тэгж сэтгэлтэйгээ ажиллаач гэдэг ингээд бүх мэдээлэлүүд задраад байгаа зү. Одоо ерөөсөө юунаас ч яахгүйгээр нүүр тулаад эмчлээд явах хэрэгтэй болохоос ш. Oh my god гэдэг ингээд аагаад ингээд гацаа зогсох ёсгүй маа. Тэгээд надад бас нэг гоё хэлэх нэг өгүүлбэр байна. Юу вэ гэхээр амьдралд ингээд маш гоё онцгой хүмүүс орж ирд юм бэлээ заримдаа. Гэхдээ тэр маш ховор, байнга биш. Бүр ингээд тэр хүн таны амьдралыг өөрчилдөг заяа. Тэр хүн таны бүр тэр момент буюу тэр цаг хугацааг бүр өөрчилдөг. Тийм чухал одоо тийм гоё сериостэй, тийм гоё ингээд
алчиг харилцаагаа хүн бол хадгалах хэрэгтэй юм байлээ. Тэгээ хүн чинь нөгөө нэг айгу тэнэгч гэдэг юм уу те. Яг хажууд нь байх үед тэр хүний айгу гоё гэдгийг мэдэрдэггүй юм байлээ. Амьдд нь хизэж тэр хүний хайрлахгүй гэдэг шиг те. Яг ингээд тийм гоё найзтай байх үедээ ч юм уу эсвэл тийм гоё хүн таны ажид амьдралтай байх үедээ бид ингээ анзаардаггүй юм байлээ. Анзаарахгүй болохоор нөгөө нэг ингээ цаг гаргаж мэдхгүй, хайрлаж мэдхгүй, дэмжиж мэдхгүй, хамт байж мэдхгүй болохоор ингээ цаг хугацаа үлрээд тэр хүн таны амьдралаас аль хэдийн энерги ч юм уу, чичиргэн ч юм уу, давтамж ч юм уу, мэдлэг ч юм уу өөр болоод хоёр тийшээ салсан хойно маш их ингээ өгүүлт юм байлээ. Тэр хүн л намайг өөрчилсөн юм байна те. Тэр найз маань ингээ надтай хамт байхдаа үнэхээр тийм байсан юм байна. Би тэр найзтайгаа ингээ яагаад ингэж гоё харилцаагүй юм болоо? Би яагаад зовлонгийн сонсоогүй юм болоо? Би яагаад цаг хугацаа зарцуулаагүй юм болоо? Би яагаад илүү надад ямар ч хэрэггүй хүмүүст ингэж цагаа зарцуулаад, энерги зарцуулаад байсан юм болоо те? Намайг хүүхчгүй, намайг ингэж илүү боловсруулахгүй, намайг илүү гоё ингэж эрхчлөөтэй байлгаж чадахгүй байгаа хүмүүстэй би цаг гаргаад байсан мөртлөө тэр илүү ингэж намайг эрхчлөөтэй өөрийнхөө нь байлгах гэсэн хичээгээд байсан хүмүүс мэн үргэлж байж байгаа юм шиг санагдаад ингээ холдоод явцдаг тохиолдол байт юм байлээ. Тэгэхээр яг одоо би надтай хамт байгаа энэ цаг мөчид надын энэ яриаг сонсох юм ч байсан гэсэн хамаагүй бүгдөө та нүдэ нэгээд хараараа яг одоо таны амьдралд бүр шижир ачиг ямар хүмүүс байна тий. Одоо гэр бүлийн дундаас нэг хүнийг сонгох гэж одоо бодвол та гэр бүл дундаасаа хэнийг сонгох вэ? Хамаатан дундаасаа бүр энэ л бүр үнэхээр намайг тий бүх зүйлд намайг эрхчлөөтэй байлгадаг. Бүх зүйлд намайг хөгжүүлэх гэж ирсэн гэж бодож байгаа хэнийг сонгох вэ? Найзуудынхаа хүрээл буюу найз гэж хэлээд байгаа таньдаг мэддэг гэж хэлээд байгаа хүмүүс энэ хүн үнэхээр намайг хөгжүүлдэг, энэ хүн намайг үнэхээр эрхчлөөтэй байлгадаг, энэ хүн намайг үнэхээр сонсож чаддаг, энэ хүн миний дотор байдаг бодисуудыг ялгаруулдаг гэж бодож байгаа хэн байна вэ? Тэдгээр хүмүүстэй энержигээ зарцуул. Яагаад гэвэл энерги гэдэг маш үнцэнтэй, маш үнэтэй. Та бүх баялгаа зарцуулж ин гэсэн үг байхгүй юу? Тань ерөөсөө байгаа бүх хөрөнгө чинь таны энерги байхгүй юу? Тэгсэн чинь нөгөө хэрэггүй юмыг ингээд худалдаж аваад мөнгө өрөөд идэг хүмүүс шиг ямар ч тийм гоё ач холбогдолтой биш харилцааны төлөө бүх энерги зарцуулж яхаар яг ерөөсөө тэр ач холбогдолтой энерги рүүгээ өөрийгөө гоё ингээд эрхчлөөтэй байлгаад, хөгжилтэй байлгаад, урхнаасаа өөрийгөө гаргаад бусдын нөлөөллийг авахгүйгээр харьцаж чадах юм бол тэр харилцаа чинь таныг бүр 10 хүн таныг хөгжүүлснээс ч илүү хөгжүүлдэг, таныг одоо энергиэр хүрээлдэг, таныг хамгаалдаг, таныг бүр гайхамшиг болгох чинь тасалдаг шүү. Тэгэхээр бас тийм гоё харилцаа бүр ингээ олон төрлийн харилцаа ч юм уу, өмнөх насны амлалт ч юм уу, сүнсний гэрээгээр учирсан найз ч юм уу, эсвэл яг нэг язгуур энерги нэг ч юм уу те энэ шин чанаруудаараа нийлсэн тэдгээр хүмүүсээ гоё хайрлаж, халамжилж цаг хугацаагаа зарцуулж байгаараа ингээд айцгүй хүмүүстэй харилцаараа энэ надтай харилцчих үү дээ, энэ намайг хаяа явуучих үү дээ, энэ надтай найзалж ирсэн намайг орхио явуучих үү дээ ч гэдэг юм уу. Oh my god, ямар ч тийм айц бидэрт хэрэггүй, зүгээр л уулз харилцтай тэмүүлүүл болиул гэдэг шиг өөргөө ингээд амар гоё төрөгдүүлэхгүйгээр чөлөөтэй байх хэрэгтэй юм байлээ. Тэгээ найз гэдэг сэдвийн талаар бүр ярих юм бол бүр дуусахгүй айгу гой зүйлүүд байна. Би ер нь хөвчлэн лайв ярихдаа бүр яг өөрийнхөө хэлье гэж бодож исэн зүйлүүдийг бүгдийг хэлчлээ. Надын хувьд бол одоо боллоо хангалттай гэж дуусгадаг бол өнөөдөр надад дахиад нь хэлэх ёстой мүлдсэн юм шиг мэдрэмж төрөөд байна. Хэрвээ дахиад энэ сэдвийг гой өргөжлүүлье, дахиад илүү гой боловсруулъя гэж бодвол би дахиад энэ сэдвээр хичээл оруулах болно. За хангалттай би танаас сонсох юмаа сонсчлоо, мэдэх юмаа мэдчихлээ, ойлгох юмаа ойлгочлоо гэж бодож байвал та нар манаас ингээд гой комент бичиж үлдээгээрэй. За ингээд та нартай баярлалаа. Өнөөдөр надтай цаг зарцуулсанд баярлалаа хайртай шүү. Энэ хичээл ингээ YouTube сувганд маань орно. Тэгэхээр YouTube сувгаас маань дахиад автаж үзэж болно. Би түрүү хэлсэнчлэн Facebook дээр лайв тавихаар 30 хоног болоод устгагдчих байгаа. Тийм учраас дараа нь тэр сэдвийн хичээл чи яач вэ багшаа хайч ч гэж бити надаас суугаарай. Зүгээр л миний YouTube сувг руу ороод үзээд хараад санаж аваад тэ ингээд явчаарай. Тэгээд YouTube сувгийн маань бас дагаж болно. Тэгэх юм бол мэдээлэл ороо шууд тань notification ирнэ. Тэгээд Facebook дээр бол ингээд 30 хоног устгагдчихж байгаа. Хүн чинь дараа нь сонсыг хадгалчаад дараа нь мартчихдаг шүү дээ. Тэр үедээ дахиад үзэх гэхээр устгагдсан байхаар надтай ингээд бүр ингээд асуугаад хаягаад орж ирээд байдаг байхгүй юу? За тэгээд ийм гоё өдрийг найзуудын талаар ярьсан чинь айгу гоё байна. Яагаад гэвэл найз гэдэг юм чи ерөөсөө хүний амар одоо чухал харилцаа учраас надад би бүх найзуудтай талархдаг. Бүр ингээд надтай бүр өрсөлдөжсэн найзуудтай ч талархдаг. Намайг ингээд бүр цаашаа өөрөөсөө түлхчихсэн найзуудтай талархдаг. Намайг ингээд бүр ганцаар л те гав ганцаар минь үлдээгээд явж исэн найзуудтай талархдаг. Найз нөхдийн минь дунд намайг эвгүй байдалд оруулж исэн найзуудтай ч маш их талархдаг. Маш их талархдаг. Яагаад гэвэл намайг тэрний ачаар би айц гэдэг зүйлгүй боллоо. Тэрний ачаар би өөрийгөө хоошоо татгаа боллоо. Тэрний ачаар би өөрийнхөө хүзрийг дэлгэж харлаа. Тэрний ачаар би зүрх сэтгэлтэйгээ тололдлоо. Тэрний ачаар би өөрийгөө гайхамшиг юм уу те гамшиг юм уу гэдгийг олж харлаа. Тэгээ амар гоё яасан тийм болохоор надад бүр бүх хүмүүс маань айгаа гоё харилцаатай амар гоё дурсамжуудыг надад үлдээсэн учраас бүх хүмүүстэй гоё харилцаа хичээдэг. Хинтэй ч хамаагүй одоо би ингээд таарлцсан. Надтай ингээд эвгүй харилцаатай хүн байсан ч гэсэн хамаагүй надтай гудамжинд таарлах юм бол би шууд хүү хай сайн уу гэл яг л гоё энгийнээр л байна. Хизээш одоо тэгж муу юм санахгүй ч юм уу те. Гэтэ
цаашдаа өдөр болго уулзаад явахгүй дэ гэж бодож байгаа хүмүүстэй бол энерги зарцуулахгүй sorry гэдэг шиг уучлаарай. Өөрийгөө бас хамгаална. Өөрийн орон зай, өөрийн үнц нь энерги гэдэг бол миний баялаг. Тийм учраас би энергидээ маш их хайртай. Өөрийнхөө дотроос гарч байгаа үнэн энергидээ би бүр дэндүү хайртай. Энэ дэндүү хайртай энерги би дэндүү гоё хүмүүстэйгээ хуваалцмаар байна. За ингээд та нар минь сайхан амарцгаагаарай. Маргааш өглөө ирччтэй өгтаарай. Маргааш өглөө номтой болог пэйжүүдээс гой бичлэгүүд, гой сэдвүүд орно гэж төлөвлөж байна. Тийм учраас номтой болог пэйжүүдтэйгээ хамт байгаарай. Дараагийн сэдвээр уулзлаа. Баяртай. Хайртай шүү.